За сайн байцгаана үзэгчдээ. Криминал радио FM 107 яллах дүгнэлт нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хөтлөгч 113 болон хөтлөгч хуульч Ариун Туяа маань хамт байна. За зочин танилцуулаарай. Тийм өнөөдөр бүтээгдэхүүнтэй хамт ярилцахаар хуульч Баасан жаргалагч маань хэлцээр ирээд байна. Тэгээд бид гурав өнөөдөр хамтдаа ямар сэдвээр ярих вэ гэхээр за өнөөдөр бид бүхэн ярилцж байгаад хүүхдийн холбогдлолтой гэмт хэргийн талаар ярих кейсүүдийг бэлдэж авсан байгаа. Тэгээд насан туршаагүй хүүхдүүдийн талаар хэдүүлээ хуульч бас гихт ярилцсанаа. Эхлээд асуучих биш үү? Асуултаа яваад хэлчихье. Юу, Баасан жаргалагч одоо ингээд хүүхдийн гэмт хэрэг гэж ярих нь зөв юм уу? Эсвэл насан туршаагүй хүүхдийн гэмт хэрэг гэж ярих юм уу? Эсвэл өсвөр насны шүүгдэгч яллагдагч гэж ярих юм уу? Яг энэ ойлголт нь хуулийн ойлголт нь ямар гэдэг юм бэ? За яг нь ер нь бол бид нар одоо эрүүгийн хууль, эрүүгийн гэмт хэрэг энэ төр айгүйх ярьдаг шүү дээ, тий. Тэгснээ бас зөрчил гэж ярьдаг, тий. Зөрчлийн хэрэг гэж ярьдаг, тий. Тэгэхээр эдрийн гол нөгөө ялгаатай эдрийн гэж хооронд нь ялгаатайгаа цаад үндсэн шалтгаан нь бусдад ямар хэмжээний хохирол учруулж байгаа, нийгэмд ямар хор хөнөөлтөй үйлдэл гаргаж байгаа юм бэ гэдэг тэр үйлдэлээр нь ингэж нөгөө ялгаад байгаа гол үндсэн цаад концепц нь гэсэн үг. За тэгээд мэдээж хүн нийгэмд амьдарч байгаа юм чинь хууль зөрчин тий. Хууль зөрчих үйлдэлүүд хүмүүс янз бүрийн байдлаар гаргана, санаатай, санамсаргүй, болгоомжгүйгээр ч гэдэг юм уу тий. Эсвэл бусдын буруутай үйлдэлээс болж хууль зөрчихч гэдэг юм. Ингээд айгүй олон төрлөөр бид нар хууль зөрчих үйлдэлүүд бол гаргадаг. Хүүхэд ч гэсэн ялгаа байхгүй хууль зөрчих үйлдэл гаргадаг. Яг л насан туршидтай адилхан шүү дээ. Нийгмийн харилцаанд орж байгаа гэдэг утгаараа. За тэгээд тухайн хүүхдийн үйлдэл нь одоо бид нар бол яг зөвхөн бүгдээрээ хүүхэд гингүүд 18-аас доош насныхан гэж ойлгож байгаа. Бас хүүхд эрхийн тухайн олон улсын гэрэг конвенц дээрээ ч гэсэндээ 18 гэдэг маань өөрөө хүүхдийн нас гэдгээр явж байгаа. 18 нас хүрээгүй болол бүгдээрээ хүүхэд гэсэн үг тий. За тэгээ хүүхдэд дотор нь дахиад өсвөр нас бага нас гэж ингэж ангилаад яваад байгаа гэсэн үг. За тэгээ би түрүү нөгөө нэг яжсан хууль зөрчсөн тохиолдолд магадгүй ингээд бусдад тохирол учруулсан тохиолдолд тэр хүүхдийн үйлдэл нэгдүгээрт ямар үйлдэл гаргаж байгаа, нийгэмд ямар хор хөнөөл учруулж байгаа. За тэгээд одоо нөгөө эрүүгийн хууль гэдэг байгаа. Эрүүгийн хууль дээр заагдсан үйлдэлийг гаргасан юм уу? Эсвэл зөрчлийн хуулийн дээр заагдсан үйлдэлийг гаргасан юм уу? За нас нь бас хүрсэн үү гэсэн нэг юм үндсэн хідэн шалгуураар тухайн одоо нөгөө хууль зөрчсөн үйлдэлийг аль хуулиар шийдэх вэ гэдэг логик нь өөрөө тэнд яваад байгаа гэсэн үг. Тийм. За насных нь ангиллын жишээ. Хідээс тэд бол эрүүгийн. За эрүүгийн гэмт хэргийн хувьд бол 14-өөс 16 наснд хүрсэн байх юм бол тодорхой төрлийн хэрэгүүд дээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Эрүүгийн хариуцлага гэдэг маань одоо хамгийн л хүнд төрлийн хариуцлага гэсэн үг шүү дээ. Хамгийн хүнд одоо хариуцлага. За 16-аас дээш насны одоо хүүхдүүд одоо 16-аас 18 тий бидний тий бүх төрлийн гэмт хэрэг үйлдэх юм бол хариуцлага хүлээх хэрэг байгаа. Одоо өөрөөр хэлбэл бидний нөгөө нэг ердийн амьдралд хэрэгэлдэг хүүхдийн нас 18 нас биш үү? Тийм. Эрүүгийн хуулийн дээр 16 нас байхгүй юу? Тэгээд тэрийгээ гэж нэрлэдэг нөө насан турш гэж нэрлэдэг. 14-өөс 16 насаа өсвөр нас гэж нэрлэдэг. Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг гэдэг нь 14-өөс 16 нас. 16-аас дээш насны хүн ямар ч төрлийн гэмт хэрэг хийсэн эрүүгийн хариуцлага хүлээх гэсэн үг. Ер нь бол угаасаа нөгөө нэг 16 нас хүрээд эрүүгийн аваад хариуцлага хүлээх чадвартай боллоо гэж үздэг шүү дээ гэсэн үг тийм. За тэгсэн хэрнээ зарим тохиолдолд ингээл 18 нас хүрсэн хүнд үйлчлэн ч гэдэг юм уу тий. 21 нас хүрсэн хүнд үйлчлэн ч гэдэг юм. Ингээл нэг юм насны ялгаанууд байдаг. Тэгэхээр яагаад эрүүгийн хуулийн дээр 16 наснд хүрсэн хүнд хариуцлага хүлээх гэдэг юм бэ гэхээр эрүүгийн хуулийн дээр ямар зүйлүүд гэдэг юм хэрэг одоо нийгэмд хамгийн аюултай л гэсэн үйлдэлүүдийг л одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг ингээд тоочод ингээд тухайл ингээд бичиж байгаа байхгүй хүн алах, дээрэм хийх, хулгай хийх, хүчингийн гэмт хэрэг үйлдэл те гэх мэтчлэн ингээд нийгэмд ерөөсөө байж боломгүй заавал хариуцлага хүлээх ёстой тэр хэрэгүүдийн одоо хүний хууль зөрчдөг үйлдэлүүдийг яг ингээд үйлдэлээр нь заасан байгаа гэсэн. Тэгэхээр 16 наснд хүрсэн хүн түүнийг хангалттай хэмжээний ухамсарлах нэг оюун ухааных нь хөгжлөн хүрсэн гэж үзэж байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрөө тийм дүн шинжилгээ чадвартай болсон тийм. Энийг хийх юм бол би гэмт хэрэг хийх юм байна гэж. Тэгээ буруу юм хийж байгаа гэж ойлгоцсон тийм. Ухамсарлах насыг 16 нас гэж эрүүгийн хуулиар үздэг байгаа байхгүй. Тэгэхээр 16 наснд хүрсэн байх юм бол одоо эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэгвэл эрүүгийн хуулиар
21 настай хүн, 18 настай хүн, 16 настай хүн ялгаагүй яг л хариуцлага хүлээн. Гэхдээ 14-өөс 16 нас нь бол өсвөр нас гэдэг бас нэг арай ялын санкцаас гадна гэмтэргийн төрөл нь өөр. 14-өөс 16 насны хүмүүсийн үйлдсэн одоо зарим төрлийн гэмтэрэг үйлдэх юм бол тэр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн. Зарим төрлийн гэмтэрэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Тэгвэл ингэж болгочлоо жишээ нь 14 настай хүүхд 16 настай эсвэл 21 18 ялгаагүй тодорхой төрөл гэж таглалаа шүү дээ. Тэгэхээр хүнийг алгах хүмүүс бол хулгай гэх юм бол бүгд адилхан хариуцлага хүлээн гэсэн үг. 14 наснаас эхлээд гэсэн үг тийм. Харин нөгөө талаараа 14 настай 18 настай байлаа гэж бодоход 14 настай хүний эрүүл мэндэд хөнгөө охируулж болох юм бол хариуцлага хүлээхгүй. 18 настай нь хүлээн 16 хүлээн гэсэн үг. Хөнгөн гэмтлийн охирол учруулвал одоо тэгээд яах юм? Тэр чинь эрүүгийн хариуцлага хүлээхгүй л гэж байгаа болохоос биш. Тэр хүнд учруулсан хохирлоо барагдуулах хэрэгтэй гэсэн үг. Нэг тиймэрхүү шийдвэрлэхгүй идэлгүй гэсэн үг. Эрүүгийн хариуцлага маань яг зүгээр дотроо нөгөө нэг бидний сайн мэддгээр хорих тий хорих ял байна. За тэгээд дээрэс нь торгох ял байна. Тэгээд сүүлийн үед нөгөө зорчих хөдөлгөөний хязгаарлах тэр төрлийн ял байна. Зорчих эрхийг хязгаарлах тэг нөгөө гөрөөс үзэгчтэй андаж хэлэхэд би бас мэдгүй байж сайхан асуулаа зорчих эрхийг хязгаарлах гэдэг нь юу юм бэ гэж чинь ингээд нэг юм буугавч хөлөнд нь буугавч зүудэх ч юм уу диаметртэй тийм кинон дээр гардаг шиг арга хэмжээг яг тодорхой нэг метр заасан тийм дотроо л явах хэрэгтэй гэдэг. Тэр хоорон зайг заагаад өгсөн бичээд аваарай. Бас нэг сая. Одоо зөвхөн гэрээсээ сургууль хүрэх замд нь явна. Одоо яг л тэр хүүхд чинь ингэж байгаа байхгүй. Хэдийгээр гэмт хэрэг буруу үйлдэл хийсэн байсан ч гэсэндээ тэр хүний үндсэн одоо нөгөө эрхийг ойлгох сурахын чинь хангах хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт одоо юу гэдгийг гэрээ сургууль хүрэхтэй тэр зорчих хөдөлгөөнд зорчих нь чөлөөтэй. Бусад байдлаар нийгмийн харилцаанд орох нь хязгаарлагдмал байна гэсэн үг байна. Гэтэ болж байгаа бас нэг болж байгаа. Юу яаж байгаа юм бэ? Одоо энэ хэрэгжиж байгаа юм. Одоохондоо хэрэгжихгүй байх. Бид нарт нөгөө нэг яг хэрэгжихгүй байх. Бид нар 100% нөгөө орж ирээгүй байгаа. Дэлгэрээгүй. Хөрөмж нь одоо бид нар өөрсдөө тэр одоо ялыг хэрэгжүүлэх нөгөө механизм одоо тэгэл эдийн засгийн нөгөө хөрөмж юу гэдгийг тэр нэр. Тэр бол ер нь бол нөгөө хүнлэг ёсонд бол айгүй. Уг нь аль хамгийн бас байх ёстой зөв байгаа даа шүү дээ. Тийм. Тэгээд дараагийн бас ялынхын төрөл нийтэд тустай ажил хийх гэж байна. Цагийн ажил тийм. Цагийн ажил хийлгэх бол биш нийтэд тустай ажил. 120-оос 360 цагийн ажил хийлгэнэ гэж хуулийн заасан байсан шүү. Тийм янз. Тийм хэрэгийнхэн төрлөөс хамаараад тэгвэл насны хувьд бол юм гэдэг юм. Тэгэхээр гурлаа хүүхэд гээд яриад явчих юм уу эсвэл өсвөр насныхан гэж ярих уу? Яг нөгөө гэмтэргийн тухай яриг бол бид нар өсвөр нас гэж ярих нь зөв. Хуулийн дагуу зөв гэсэн үг. Магадгүй тэр чинь гэхдээ бас яг нас чинь өөрөө хизээний нас вэ гэдэг чинь айгүй сонин шүү дээ. Яг гэмт хэрэг үлдэх үеийн нас байхгүй юу? Нэг сарын өмнө одоо юу гэдгийг яг хэрэг шалгагдчих байх үед 14 нас хүрсэн байх юм бол хамаагүй. Яг тухайн хэрэг үлдэх өдөр тэр хүүхэд яг хэдэн настай байсан, хэдэн сартай байсан гэдэг нь өөрөө чухал байсан. Тэр өдрөөр нь одоо нөгөө дедлайн гэдэг байгаа өдөр чинь тэр өдөр ахгүй. Нөгөө шалгагдчих байгаа хугацаа ерөөсөө биш гэсэн. Тэгэхээр гэмтэрэг үлдэх гэдэг маань өөрөө тухайн өдөр гэдэг яг тэр хүүхэд хэдэн настай, хэдэн нас, хэдэн сар, хэд хоногтой байсан гэж бүр ингэж нарийж чаддаг байхгүй. Тэгвэл одоо яг энэ өсвөр насны хүүхдүүдэд хууль хэлхийн дагуу гэмт хэрэг хэрэг үлддэг юм бэ? Тоон үзүүлэлт ч юм уу байгаа юм. Яг тэд гэдэг ч юм уу. Яг нөгөө сүүлийн 2 жил нөгөө харьцангуй нөгөө хөдөлгөөний эрчим суларсантай холбоотой тий бид нар хязгаарлалтад байгаатай холбоотой харьцангуй хүүхдийн үлдэх гэмт хэргийн тоо багассан. Ер нь бол нийт гэмтэргийн тоо ч гэсэндээ тийм нийт гэмтэргийн тоо ч гэсэндээ бас буурсан. Бас нийтдээ бүх төрлийн гэсэн. Гэхдээ тэр дундаа бас хүүхдтэй холбоотой хүүхэд гэмтэрэгт холбогдож байгаа хэргийн тоо манд бууж байгаа. Гэхдээ ахуй хүрээний хэрэгүүд хохирогч болж байгаа нэгсэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгүүд өсөж гин тий. Хүчингийн гэмтэрэгт холбогдож байгаа хүүхдийн тоо жишээ нь бас өссөн байх жишээний энэ тоонууд ихсэж байгаа. Ихсэж байгаа. За тэгээд дээрэс нь сүүлийн үеийн боловсролын байгууллагуудын одоо боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрөмс байгууллагуудын хийж байгаа судалгаагаар хүүхдүүдийн нөгөө сургуульдаа явах, сургуульд байх нь зарим тохиолдолд хүүхдүүд хамгаалалт болж исэн юм байна гэдэг. Бас дүр зураг харагдаад байгаа байхгүй юу? Тийм. Бас нэг анзаараагүй үлдсэн нэг одоо нэг айгүй хүүхдүүдийг байсан байдлагддаг байсан, хүүхдийг хамгаалдаг байсан орчин өөрөө сургууль байсан гэдэг
бас тийм дүр зураг судалгаанууд бол нэлээд гараад байна. Сонирхолтой байна тий. Ер нь хүмүүс Тийм ер нь бодож үзэж байгаа юм байна шүү. Тийм. Бас бодмоор. Тэгэхээр энэ хүүхдийн эрхийн талаар ч юм уу ингээд тантай ярилцаа сууж байгаа надад бол айгүй гоё юм л да. Би энэ тал дээр болохоор хүүхд байхдаа би өөрийгөө эрхтэй гэж юусоо мэддэггүй байсан. Тийм болохоор одоо ч хүүхдүүд ер нь бол мэддэггүй байх. Тэгэхээр хүүхдүүдийн хитрхи гэж юу байх вэ? Ингээд хэдий гэмт хэргийн талаар ярилцж байгаа боловч бас ингээд цаад утгах нь хүүхдийн эрхийн талаар ярилцж байгаа болохоор надад бол маш баяртай биш үү бас гэвчээ. Би ч гэсэн баяртай байна. Баярлалаа. За, урал аюу яах вэ? Би нэг хэд хэдэн хэрэг Google битээр сонгоцсон байна. За. Тэгээ тэр хэрэгүүдээ ярилцаад тэр хэрэгүүдээс урьдчилан сэргийлж болох байсан гарцуудын ч юм уу эсвэл тэр хүүхд эрхээ мэддэг байсан бол магадгүй энэ хэрэгт холбогдохгүй байсан гэдэг талаас нь чиглүүлээ явчих. Тэгээд битэрийн хөтлөж байгаа нэвтрүүлгийн зорилго нь юм бол ер нь бол гэмтэргээс урьдчилан сэргийлье. Энэ гэмтэргийг битээ үлдээч гэдэг дээр хамгийн сүүлийн цэг нь очиж буух хэвээр. Тэгээд хүүхдийн талаар хүүхдийн гэмтэргийн талаар ярьж байгаа юм чинь хүүхдүүдийг аль болох гэмтэрэг үлдүүлэхгүй байх талаас нь хэд хэдэн кейс татаад тэгээд хүмүүст бас хүмүүс мэддэггүй юм байл л дээ. Ингээд кинон дээр л гарсан юмнуудаа үзэл Монголд ингээд нөгөө нэг нийтэд дийлэгдгүй болохоор ингээд Монголд гэмт хэрэг гардгүй юм шиг л ингээд даашлал яваад байдаг юм шиг үлээ. Гэхдээ нүднээс далд ингээд зөндөө гэмт хэрэг болж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө ингээд гэмт хэргийн кейсүүдийг ярьж хийж байгаа шүү. Гэхдээ мэдээж гэмт хэргийн хан кейсийг нэг үрчлэн задлж ярихгүй зүгээр яг болсон үйл явдлын талаар яриад яваа товчхон ярина. Тэгэхээр тань зүгээр за тийм. Энэ бол яллах дүр юм. За, эхний сонгож авсан кейс нь болохоор шүүгдэгч нь 16 настай байсан маа. Өсвөр насны шүүгдэгч гэсэн үг тийм 16 настай. Тэгээд болсон иргэн талаар ярих юм бол яллагдагч ер нь бол энэ кейсийн нэрнүүдийн бүгдийг өөрчилсөн. Тэгээд бас хэрийн утгын талаар нэг бүрчлэн задлж ярихгүй байгаа шүү. Тэгэд яллагдагч нь төрсөн эцэг Б-ийн цээжин тус газар нь хутгалж санаатаа хаалсан гэмтэрэгт холбогджээ. Тэгээд өсвөр насны шүүгдэгч маань өөрөө юу гэж мэдүүлсэн байдаг вэ гэхээр намайг гэртээ 23 цагийн үед ороход аав согтуу ирсэн байсан. Тэгээд би аавыг согтуу байсан болохоор нь та ээжэд гар хурж болохгүй шүү гэж захиад найзуудтайгаа байж агаад буцаад шөнийн 4 цагт гэрт орж ирсэн байна. Тэгээд шөнийн 4 цагт гэрт орж ирэхэд аав нь нэмж арих уусан бүр илүү согтолтой. Тэгээд дээрэс нь ээжийн зодсон юм шиг байсан гэж байгаа. Ингэнгүүт нөгөө хүүхдийн маань те уур нь хүрээд аавтайгаа маргаад харин аав нүүдээс нь чи миний өөдөөс тэгээ олон юм ярьтай хийх юм бэ гэж хэлээд нөгөө нэг хүүхдийг хидэд удаа зогсон байна. Тэгэхээр нөгөө хүүхд нь уурлаад тэгэд уурсан уурандаа аавгаа айлах гэж гал тогооныхоо үйл ороод хутаг авч гарсан. Тэгээд аавгаа хутгалсан. Гэтэ хутгалж байгаа үйл явдлаа би бол санахгүй байна гэж байгаа. Тэгээд нэг л мэтгэд бол аавгаа би хутгалсан байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. За 17 настай хүүхд үлээ. Энэ нь 16 настай тийм. Тэгээд энэ кейс ба тэгээд гол нь энэ дээр нэг бас танаас асуух гол зүйл нь юу гэхээр энэ хүүхд нөө болсон явдлаа санахгүй байгаа гэдэг байгаа байхгүй. Гэхдээ бол мэдүүлэгтэй хэлсэн тэгээд би хутаг авч аваад ирээд аваа хутгалсан гэдэг. Тэнгүүт өмгөөлөгчийн зүгээс үүж марсан байхээр өмгөөлөгч өсвөр насны хүүхдийн чинь сэтгэл зүйн өөр айгүй онцлог байдаг. Тийм докторгүй байдаг. Тэрнээс гадна болж байгаа үйл явдал дээр дандаа сэтгэл хөдлөлөөр ханддаг. Тэгэхээр манай үйлчлэгчийн хувьд тухайн өдөр энэ сэтгэл хөдлөлөөр хандаад бараг нөгөө цочрон давчдаг үйлдэл болоод аавыгаа ингэж өхнөөсөн байна. Яг үл ээжийг нь зодсон. Гэр бүлийн хүчирхийл үйлдэгддэг байсан байна. Тийм болохоор энэ хүүхдийн одоо бараг хэргийг нь хэрэгсгүй болгоод цагаатгаж өгнө гэж маргасан бидий. Тэнгүүд шинжлэх ухаанчлалын юу хэлсэн бэ гэхээр өсвөр насны хүүхд гэвэл 10-аас 18 насны хүүхдэд хэлнэ. Гэхдээ яг энэ яллагдагч шүүгдэгч аагийн хувьд гэх юм бол гадны ямар нэгэн тийм зочрон давчсан үйлдэлтэй нөх хуулийн хэлгээд зочрон давцсан үйлдэл байхгүй зүгээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэг байна. Өсвөр насны хүүхд болохоор юмд аягүй тийм хөнгөмсгөр хандсан байна. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэг аавыг очоод тухайн уурандаа утгалцсан байна. Гэхдээ энэ хүүхд бол ямар нэгэн хариуцлагаас мултрах асуудал ярихгүй. Учир нь болж байгаа бүх процессыг нэг мэдүүлж байна гэж байгаа. Тийм. Ухамсарлаж байсан гэж авч үзсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо энэ хүүхд юунаас болсон энэ хүүхдийн буруу гэж бас хэлсэн зүг үү?
Яг ер нь бол нийт одоо үлдэгдэж байгаа гэмт хэргийн төрөл ангилал гэдэг ингээд аваад үзэх юм бол ялангуяа хүүхэд холбогдсон хэргийн үед тийм хүүхэд одоо тухайн хэргийг үлдэж байгаа хүүхэд оролцсон холбогдсон хэргийн үед ингээд хараад үзэхээр яг энэ хүнийг алах гэмт хэрэг одоо саяын жишээ кейс дээр бол хүүхэд юунаас үүдэлтэй гэвэл явсаар хагаад нэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал үүсэж байна тийм үү. Тэгэхээр бид нар гэр бүлийн хүчирхийлэл дунд байгаа ганцхан хүүхэд гэлтгүй ээжийн асуудал дахиад энд яригдчихэж байна тийм. Ээжийнх нь эрүүл мэндэд халтсан байна тэр хүн тийм. Тэгэхээр яг энэ тохиолдол дээр бид нар магадгүй тэр хүүхдэд бид нар хүүхдийн эрхийг хамгаалах газруудад байгууллагад мэдэгдсэн тий. Эсвэл хүүхэд өөрөө би энэ одоо ээжигээ одоо ээжи маань энэ хүн ингээд зодсон үйлдэлийг би бүхий газарт нь хэлэх ёстой, шалгуулах ёстой, энэ хүн хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг хэрвээ тэр хүүхэд мэдчихсэн бол магадгүй энэ үйлдэлийг хийхгүй байх байж магадгүй. Нөгөө талаараа бас энд дахиад хэний буруу яг бид нар зөвхөн нөгөө хэргийг ингээд өнгөц одоо байдлаар ярьж байгаа учраас бас шууд буруу гэхэд бас хэцүү байж магадгүй. Гэхдээ насанд хүрэгчид бидний ерөөсө 70-80% би бол насанд хүрэгчид бидний дандаа өөртөө бид нар өөргөө биелүүлээгүйтэй холбоотой гэж ер нь хардаг байхгүй. Магадгүй ээжийн хувьд, аавын хувьд, багшийн хувьд тий тухайн хүүхдийн одоо анги даасан багшийн хувьд яг ингээд одоо шинэ хүүхэд 23 цагт гэртээ орж ин гэж чинь бас ямар үлдэл вэ тий гэдгээс эхлүүлээл ингээл нөгөө өгүүлбэр өгүүлбэр бүгдээр нь ингээл анализ хийгээд үзэх юм бол үйлдэл алган дээр нь хүүхдийн эрх зөрчигдсөн байгаа байхгүй тэр хүүхдийн эрх нь зөрчигдсөн бид нар хүүхдээ ерөөсөн хамгаалж чадаагүй өөргөө баг хүүхэд гэдгээ мартцсан тийм болцсон байгаа байхгүй тэр бүр ингээ ээжтэй хэлсэн үг нь одоо ингээд харж байгаа зү тий айтайхан байжгаад яваарай гэдэг чинь хүүхэд мэддэг энэ тохиолдлыг тий анх удаад ерөөсөө тохиолдоогүй давтагдж байсан. Тэгээд хүүхэд өөрөө зүхтааж штэ энэ нөхцөл байдлаас тий зүхтааж ин гэдэг чинь өөрөө яаж вэ? Юу болохыг хүүхэд бол таамаглаж байгаа байхгүй. Тийм учраас хүүхэд өөрөө зүхтаагаад шөнийн 4 цагт гэртээ орж ирж ин дахиад гэд ингээд өгүүлбэр болгон үйлдэл алганы хэдүүлээ ингээ анзаарах юм бол тэнд ерөөсөө алхам болгон дээр дандаа хүүхдийн эрхийн зөрчил яваад байгаа байхгүй. Тэгэхээр насанд хүрэгчид бид нар өөрсдөө өнөөдөр ерөөсөө өөргөө биелүүлэхгүй байна. Ангийн багш биелүүлэхгүй байна, эцэг нь ч биелүүлэхгүй байна, ээж нь ч биелүүлээгүй байна тий. За магадгүй одоо дээрэс нөгөө нэг ийм хүчирхийлэлтэй нөхцөл байдалд хүчирхийлэлтэй ийм гэр бүлд байгаа хүний хувьд илүү нөгөө нэг бид нар бас нөгөө ээжиг айгүйх гурдах бас нэг юм хандлага байгаад байдаг тийм хүүхдээ бодоо салахгүй яас ээж гэдэг юм уу эсвэл одоо хойд эцэгтэй одоо өөр хүнтэй ингээ суулаа муулаач гэдэг юм ингээ бас нэг нийгэм эргээд ээжиг буруудах бас хандлага байгаад байдаг. Тэгэхээр хүчирхийлэл гэдэг чинь өөрөө хүнийг ямар байдалд оруулдаг юм бэ гэдэг чинь өөрөө бүр ингээ бүхэл бүтэн том шинжлэх ухаан байгаад байгаа шүү дээ тийм одоо хүн өөрийгөө хамгаалах тий өөрөө эндээс гарч чадна гэдэг тэр нөгөө ихтгэл үнэмшил байхгүй болсон байдаг хүн мухардалд орсон байдаг энэ үйлдэлийг болол ингээд хүлийн зөвшөөрөд аюу хаанда хүлийн зөвшөөрөд эхэлсэн байдаг тэгэхээр бид нар тэн дээр шууд ингээд гаднаас нь ингээд дүгнэлт өгвөл ээжийн буруу гэж хэлэх бас хэцүү тэгэхээр нөгөө аль болох хүчирхийлэлгүй эрүүл саруул хүүхдийн эрхийг бид нар аль болох хангахын төлөө насанд хүрэгчид болгон нэн тэргуунд л алхам тутамдаа бид нар анхаарч явах ёстой л гэдэг. Монгол гэхдээ нэг энэ хүчирхийлэл яагаад ч юм хэвийн байх ёстой юм шиг ингээд байгаад байдаг би ингээд гайхаад байдаг. Эцэг гэх нь ингээд хүүхдээ зодох ёстой ч гэдэг юм уу тийм. Гэхдээ тэр чинь болохоор яг ингээд юм дээр хүүхдийн эрхийн конвенц дээр ч юм уу юун дээр чинь уусаа тэгээд тодорхой бичээд өгсөн байгаа шүү дээ тэгэж болохгүй гэдэг тийм. Яг бидний нөгөө соёл уламжлалтай дээрэс нэг юм буруу тогтсон хандлага гэх юм уу нөгөө эрийн хооронд илжиг бүүж ороод тэгээд уйлжиж хүн болно тэгээд эрийн бэжиж уйллаа гэдэг юм уу тийм. Гэх мэтчлэнгээр бас нөгөө нийгмийн олон хүчин зүйлүүд мэдээж энэ дээр нөлөөлж байгаа. Нөгөө талаараа бид нар бас энтэй бид нар байнга л тэмцэж явах хэрэгтэй. Байнга л бид нар алхам тутамдаа өөрчлөх гэж хичээж явах хэрэгтэй. Эвлээл ингээл за манайх угаасаа юм чинь за Монгол улс угаасаа юм чинь гэж бид нар ийм хүлцэнгүй байж болохгүй гэж би боддتي. Тэгээд ялангуяа одоо ингээд нэг бид нар та нар тий одоо ингээд дараагийн дахиад 20 жил 21 дэх жилээс ингээд дахиад амьдрах хүүхдүүдийн төлөө бидний энэ одоо өнөөдөр хийж байгаа үйлдэл болгон тэдний төлөө байх хэрэгтэй гэж би хардаг байхгүй. Тэгвэл ингэж ойлгож болох уу? Заавал тий би хүүхдтэй болоо хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх биш. Ер нь бол бүгдээрээ дор бүрний хариуцлага хүлээж ижил засрна. Тэрнээс бол зөвхөн өөрийнх ч юм болж ингээд орхигдуулах асуудал биш юм байна тий хүүхдээс биш бол. За тийм. Тэгээд танаас нэг асууя гэж бодод байсан юм энэ хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд ер нь Монголд хэрэг байд юм бэ?
одоо хүмүүс сүүлд мэдхээр л нэг 108 гэдэг нэг утас гарч ирж штэ. Тэрнээс өмнө бол хүүхдүүд хамтгаач мэддэггүй байсан. Гэтэ одоо бол нэг үе бодоход хүүхдүүд бас утас аваад ярьдаг болсон байна гэж хэлээ. Яг үнэ. Одоо яг саяын энэ хэрэг дээр ахгүй энэ хүүхэд жишээ нь шууд 108-аар утцсан болоод энэ гинтэрэг болохгүй хүүхэд хизээч одоо шоронд явахгүй бурууттай байхгүй. Тийм хин нэг нь бас нас барахгүй, хин нэг нь 8 насаар хохирохгүй. Тэгэхээр одоо 108 гэдэг утас өөрөө бидний одоо амьдралын чанарт бол айгүйх нөлөөлж байгаа гэж би боддог. Эргээд нөлөөлж байгаа тийм. Тэгэхээр яг зүгээр 108 гэдэг нэгдсэн утас яагаад өөрөө байгаад байгаа юм бэ гэвэл энэ нөгөө хүүхэд гэмтэрэгт холбогдсон эсвэл хүүхэд хохирсон за тэгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэдэг энэ бүх хэрэг энэ бүх юмнууд өөрөө нэг газар зангидагдаж статистик болж нэг газар хямж шалгаж ингэж нэгдсэн журмаараа энэ маань өөрөө төрийн бодлогын хэмжээнд байх хэрэгтэй юмаа гэдэг ийм агуулга цаана яваад байгаа. Яагаад төрийн дээр оролцох хэрэгтэй юм бэ гэвэл төрүүлсэн тий зөндөө олон одоо гэр бүлийн хүчирхийлэл айгүй олон хэрэгүүд байна. Дээрээс нь бид энийг айгүй хэвийн гэж ойлгодог байна. Гэхэд энэ нөхцөл байдалтай холбоотой төр энэ дээр орж ирэхээс аргагүй гэсэн. Төрийн үүрэг гэсэн үг тий төр үүргээ биелүүлж юм. Яагаад гэвэл хүүхдүүд чинь өөрсдөө бидний ирээдүйн боловсон хүчин шүү дээ. Тиймээс тэднийг хамгийн тав тухтай газар байлгаж боловсрлоор хангаж ийм гэл юмнууд байдаг шүү дээ тийм. Тэгэхээр тэрэн дээр бол ялчгүй төр бол оролцох ёстой. Төрийн оролцоо байх ёстой. Тэр 108 утсыг чинь хамгийн анх Mobicom компани ивент гэж анх гаргаж ирж байсан шүү дээ. Тийм Mobicom компани санхүүжилтээр энэ маань ажиллаж байгаад тэгээ ерөнхийдөө ингээд нэлээд гайгүй хөвшөөд ингээд төрийн өрөө шилжсэн байхгүй юу. Тэгэхээр бол бид нар нөгөө түрүүний миний хэлдэг дахиад нөгөө хувийн хвшил хүмүүс алхам тутамдаа гэдэг байгаа чинь ийм одоо айгүй том хувь нэмэр оруулж байгаа шүү дээ тий. Тэгээд дээрэс нь нөгөө хүүхэд хамгааллын тухай хууль гэдэг ийм хуультай Монгол улс 2017 онд болсон юм. Өмнө нь бол яг хүүхд эрхийн тухай хууль гэдэг гэж байгаад дээрэс нь сая сүүлд 17 онд хүүхэд хамгааллын тухай хууль гэж шинээр ингээд тогтолцоо бий болгоод хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо гэдэг ийм үндэсний тогтолцоог цоо шинээр бий болгоод одоо нэг 3 4 дэх жилдээ энэ маань ингэж ажиллах гэж хичээж ингэж явж байгаа юм үндэсний тогтолцоо бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрнээс өмнө аль биесны юм тогтолцоо байгаагүй. Яг бид нар мэдээ цагдаа хандах юм бол энэ бүх процесс бол шийдэгддэг байсан. Гэхдээ одоо бүр ингээд тухайлаад хүүхэд учраас чи ингээрээ гэр бүлд чинь гарч байгаа асуудал байвал ингээрээ гэж ингэж бүр ингээд тухайлсан юм үйлчлэгээ үзүүлдэг байгаа байхгүй юу? Тэр нь тухайлсан үйлчлэгийг ямар байгууллага үзүүлдэг? Хамгийн том одоо байгууллага хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн газар буюу агентлаг гэж байгаа. Тэр агентлагийн одоо үндсэн одоо эрхлэх асуудал маань хүүхэд залуучууд гэр бүл гэдэг энэ гурван субъект руу чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой газар маань тэр агентлаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө залуучууд маань одоо орж ирж байгаа тий. Тэгэхээр одоо төрийн нөгөө нэг үйлчлэгээ төрийн бодлого чи өөрөө хүүхэд рүү чиглэх ёстой, залуучууд руу чиглэх ёстой, гэр бүл рүү чиглэж явах ёстой гэдгийг бодлогыг зангидж байгаа газар маань ийм гэсэн үг. За хүчирхийлэлгүй болох нь. Тэгжээж хүчирхийлэлгүй болох нь. Тэгжээж бид нар нөгөө залуучууд хүүхдүүд ингээд бүгдийг ингэж багаас нь бэлдэх ёстой гэдэг ийм төрийн тогтолцоо маань орж ирж ажиллаж эхэлж байгаа. Тэгээд би нэг төрийн гэснээс илүүтэй төрийн бас байгууллагууд аягүй сайн шинэчдийн орн гэдэг хүүхдийн хүчирхийлэл гэмүүд хамгийн түрүүнд бодогддог зүйлчдийн орн. Дараа нь нөгөө хүчирхийлэл эсрэг үндэсний төв гэдэг ч юм уу. Энэ л хүүхэд хүчирхийлэл хүүхэд хүчирхийлэлт төртөл яг энэ байгууллагуудад л очих хэрэгтэй юм шиг л дүр зураг хамгийн түрүүнд. Зөв. Төр гэхдээ нөгөө нэг юм одоо үндсэн цаад нөгөө төрийн бас байгууллагууд яагаад ажиллаад байгаа юм гэхээр төр өөрөө нөгөө дангаараа 100% ачааг үрж бас чадахгүй байгаа тий. Тэгээд дээрэс нь нөгөө төрийн бас байгууллагууд бас олон жилийн одоо ажилдаа бас ажиллаад ирсэн туршлагатай. Тэгээд яг энэ нөгөө хүүхэд хамгааллын тухай хуулиараа аль бие усаар нөгөө хүүхэд хамгаалах байрны үйлчилгээ гэдэг ийм үйлчилгээг аль бие усаар ингэж бий болгоод өмнө нь бол байсан. Гэхдээ энэ нэгдсэн тогтолцоонд оруулаад хүүхэд хамгаалах байр гэдэг нь одоо хүчирхийлэлд өрсөн асамжийн газраас өөр гэсэн үг. Төр хамгаалах байр. Төр хамгаалах байр гэсэн үг. Тийм. Гэмтэрэгт холбогдсон эсвэл гэмтэргийн хохирож болсон хүүхдүүдийг нэмж төр хамгаалах хэрэгтэй байр гэсэн. За тэгээд дээрэс нөгөө нэг асрамж халамж дутагдсан хүүхдүүд. За тэгээд одоо шинэ лантун тохион дээр ч ганцхан нөгөө гэмтэрэгт холбогдохоос гадна одоо асрамж халамж болох боломжгүй ч гэдэг юм уу тийм ийм шинжтэй. За тэгээд дээрэс нь ганцхан гэмтэргээс гадна одоо гэр бүлийн одоо ийм хараа хяналт сул хүүхдийн нөгөө эрхийг одоо гэр бүл нь өөрөө 100% хариуцаж явж чадахгүй байгаа юм гэр бүлийн хүүхдүүдийг ч гэдэг юм ингээд халамжлаад явдаг юм байгууллагууд ахгүй. Тэгээ тэднийг яг ингэж нөгөө нэгдсэн стандарттай болгож нэгдсэн нөгөө төр бодлогоор хангаж
ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө төр тодорхой хэмжээний зарим чиг үүргээ төрийн бас байгууллагад шилжүүлээд зарим чиг үүргүүдийг төрийн бас байгууллага албан ёсоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэсэн. Тэгэл юм төр байдаг юм байна те. Байгаа л гэсэн үг. Ерөөсөө хяналт нь байгаа гэсэн үг. Стандартыг тавьж байгаа гэсэн үг ер нь. Тэгээд яг нэвтрүүлгийг маань үзэж байгаа хүүхдүүд ах юм бол хүүхдүүд байвал те 108 гэсэн дугаарыг маш сайн чижилж аваарай. Энэ дугаар бол та бүхэнд туслах хамгийн найдвартай, хамгийн сайн туслагч гэж чадна. Эцэг эхчүүд ч гэсэн тэгээд 108 гэдэг дугаарыг бас маш сайн анхааралтай аваарай. Тийм би бол эцэг эхчүүд үзэж байгаа эцэг эхчүүд хандаж өөрсдийнхөө оролцоог маш их дэмжээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ харилцаагаа ч юм уу тийм илүү ярилцдаг байдаг ч юм уу. За тэгээд саний кейс үү гэхэд оръё. Тэгэхээр энэ хүүхд маань болохоор 16 настай гэхээр ер нь та түрүү хэлсэнтэй тодорхой төрлийн үүдээр бол 14 наснаас эхэлнэ. Тэгэхээр хүнийг алах гэмтэрэг маань 14 наснаас эхлээд хариуцлага хүлээлгдэг байгаа. Гэхдээ энийг шүүхийн зүгээс хууль дээр нэдэг тийм өсвөр насны шүүгдэгч гэж үзээд нийт 10 жилийн харьцааг нодуулаад эрүүгийн хуулийн 8-5 дугаар зүйлийн хэдэх хэсэгт заасныг 2 дахин багасгаа 5 жилийн бичлэг эдлэх ялыг оногдуулсан байна. Тэгэхээр хүүхд одоо жишээ нь 16 настай хүүхд болгон гэмтэрэг үйлдэхээр ялын 2 дахин багасгаад юм уу? Хуулийн зохицуулалт нь юм байдаг. Яг багасгах хэрэглээ бол байгаа. Багасгаж хэрэгжилж байгаа. 20 хал оногдуулах тохиолдолд гэсэн үг шүү дээ. 20 халын хэмжээг 2 дахин 50% бууруулах гэж явж байгаа. За тэгээд яг зүгээр би зарим нэг юун дээр хуулийн зарим нэг зохицуулалт дээр жоохон шүүмжлэлтэй ханддаг байхгүй юу? Юу гэхээр одоо 14-өөс 16 насны хүүхдийн үйлдсэн гэмтэргийг гэдэг ингээд жагсаагаад гэмтэргийн төрлүүдийг ингээд жагсаагаад үзэхээр тэр дотор хөнгөн ангилалд ордог гэмтэргүүд жишээ байгаа байхгүй юу? Дээрээс нь хохирол шаардаагүй те яг бодит ингээд хүнд ингээд хохирол учруулаагүй. Ийм хэрэгүүд дээр жишээ нь хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгээр заасан юм зохицуултууд бас жишээ нь байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь бол яг зүгээр бид нар эрүүгийн хариуцлага гэдэг чинь зүгээр насанд хүрсэн хүн л айдаг юм шүү дээ. Ер нь бол тийм биз дээ. Хүүхэд байтугай насанд хүрч бид нар өөрсдөө тийм юм холбогчгүй дээ гэж айдаг. Гэтэл хүүхдийг бид нар яг ингэж нөгөө эрүүгийн гэмтэргийн субъект болгох гэдэг ах нөрөө зөв үү буруу гэдэг талаас бид нар жоохон бодолцмоор юм шиг байна. Та энэ дээрээ жишээ аваад ирж болох уу? Хүмүүс яаж чагаа ойлгохгүй ч юм уу. Тэгээ жишээ нь шаардахгүй гэдэг нь үүж байгаа юм гэдэг ч юм уу. Тий. Одоо шинэ нөгөө цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмтэрэг гэдэг. Цахим мэдээлэлд хууль бусаар хандах гэдэг. Тэгээ халдсныхаа төлөө хинч хохирол учраагүй байж болно. Хэний ч данснаас мөнгө аваагүй байж болно. Гэтэл хүний цахим мэдээлэл халдсан л байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Ялын санкц тэр үйлдэлийг хийсэн тултай. Ялын санкц нь энэ 6 сараас 2 жил хүртэл хойрох ялтай, эсвэл нөгөө зорчих эрх хязгаарлах ялтай, эсвэл торгох ялтай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр заавал энийг биелүүлнэ. Заавал энэ яллуудын аль нэг нь одоо хариуцна гэсэн. Тэгэхээр одоо нөгөө хүүхдүүдийн маань одоо хамгийн одоо холбогдож магадгүй тий холбогдчих гээд байдаг ч гэдэг юм уу ийм төрөлгийг одоо энэ цахим мэдээллийн аюулгүй байдал байна. Мансууруулах бодистой холбоотой хэрэгүүд байна тий. Тэр энэ төрлийн хэрэгүүдтэй бид нар бас анханасаа ингэж нөгөө зүйлчлэхтэй бас их болгоомжтой бас зүйлчлэх хэрэгтэй юм шиг байна. Нөгөө цаг үеийн нөхцөл байдлыг бид нар бас яг бодож зүйлчлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яг илүү нөгөө цаад нөгөө үзэл санаа, хуулийнх нь үзэл баримтлал нь юу юм гэхээр хүний нөгөө цахим аюулгүй байдлыг хүний хамгаалах ёстой. Тэгээд 14 наснд хүрсэн хүн бол хангалттай би хүний орон зай руу халдж гин гэдгийг ухамсарлаж байгаа. Хувийн орон зай руу халдж гин гэдгийг ухамсарлаж байгаа учраас энэ гэмтэргийн субъект байж болно гэдэг агуулгаар энэ маань өөрөө зөвшөөрлөгдсөн байгаа, шууд оруулсан байгаа гэсэн. Шууд эрүүгийн хариуцлага. Тэгэхээр хүүхдүүд маань одоо жишээ нь цахим орчинд хүний мэдээлэл рүү халдах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх нь л гэдгээ мэдэх хэрэгтэй болж таарч байна гэсэн. Хүүхдүүдээ хүмүүсийн пассворд битээ аваарай. Яг данс масны мэдээлэл имэйл рүү норох тийм. Энэ юу л ч байсан. Юу л ч байсан болохгүй. Хүүхний зөвшөөрлгүйгээр уусаа нэвтрэгчэн хууль бус. Хууль бус гэсэн. Яг энэтэй холбогдуулаад нэг кейс ярьж байгаа. Яг бэлдсэн мэс юм байна. Энэ болохоор бас өсвөр насны шүүгдэгч нар байгаа. Тэгээд 17 настай А, Б, Г нар нийлээд ангийнхан багшийн компьютер дээр нэг ангийн багш нь мэдээлэл оруулаад орчихсон банкны данс. Мэдээлэлцэн тийм. Банкны данс масаа бүгд нээлттэй үлдээсэн. Тэгээ нөгөө гурав чи явж агаад гурван ч нэг нь Аа явж агаад мэдээллийг нь олж аваад нэвтрихнэр нууц үгийг нь тийм K логер гэдэг тусдаа төхөөрөмж ашиглаж мэдээж аваад тэгээд данснаас нь баг багаар мөнгө авч эхэлсэн байна. Тэгээд эхлээд нэг 10, 20, 30 мөнгө гуруулаа нийлээд аваад хахад нөгөө багш нь мэдэхгүй. Сүүлдээ нөгөө мөнгө нь багасаад ирэнгүүт шалгуулсан чинь энэ ангийнхан 3 хүүхд авсан болж таараад ингээ гэмтэрэг болж байгаа байхгүй. Тэгээд энэ 3 хүүхд мэдүүлэхтэй болохоор ер нь бол ийм гэмтэрэг болно гэж мэдээгүй. Яг мөнгөний авсан гэхдээ мөнгө нь бага мөнгө те.
Ер нь хөрлийн дүн нийлээд 120 орчим мянга болсон байгаа. Тэгээд мэдээгүй болохоор ингэ хийсэн ингэ хэлдэг. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь ялангуяа одоо жишээ нь эцэг эхчүүд бас анхаарах хэрэгтэй. Компьютер хэрэглээ хүүхдүүдээс илүү муу байдаг. Хүүхдүүд нь байнгын өдөр тутамдаа утас ноутбукээ оролцож байгаа. Интернет орчин чөлөөтэй аялж байгаа үед ээж аауд нь хүүхдүүдээс муу хэрэглээтэй болоод ирдэг. Хүүхдүүдтэй нөгөө тавих хяналтаа зөв тавьж чаддаггүй. Бити ингэ гэж хэлж чаддаггүй ч юм уу те. Нэг юу гэдэг байгааг мэдэхгүй. Ойлгохгүй. Одоо би бол одоо заримдаа хүүхдүүдийг ойлгохгүй шүү дээ юу гэдэг. Тэгэнгүүт чинь нөгөө хүүхдүүд сонирч сандаа хөтлөгдөөр багшийн мэдээллийг аваад ингээ гэмт хэрэг үйлцсэн байгаа байхгүй. Тэгээд таны хэлдгээрээ цахим мэдээлэл халтах гэдэг зүйлээр зүйлчлээ. Тэгээд ялгаанууд болсон байна. Торох ялгаанууд болсон байна гэдэг. Торох ялгаанууд болсон тийм. Тэгээ яг зүгээр бас нэг юм бид нар аягүй сайн мэдэх хэрэгтэй. Юу гэхээр торгох, хорих ч гэдэг юм ялын төрлөөс хамаарат эн чинь өөрөө эрүүгийн хариуцлага бол эрүүгийн хариуцлага байхгүй юу? Насан туршдаа тэр хүний бас ингээ одоо нөгөө CV гэх юм уу тийм бичигдэх одоо айгүй тийм хүнд юу болчихж байгаа байхгүй. За тэгээд яг хуу тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй гэж үзэх хэрэгтэй байдгийн. Одоо хөнгөн гэмт хэрэг хийсэн бол 3 жилийн дараа ялаа идлээ дууснаас хойш 3 жилийн дараа нь эхлээд тэр хүнийг огт гэмт хэрэг хийгээгүйгээр тооцож нөгөө ял шийтгэлгүй гэж үзэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр нэг хэрэгждэг юм уу? Одоо нөгөө хүмүүсийн мэдээллийг харахаар тэдэн оны тэдэн сарын тэдэн тим гэмт хэрэгт холбогдчихсэн гэж хараад ирдэг шүү дээ. Тийм. Тэгээд ажилд орох юм уу те цагдаагийн тодорхойлолт авчир гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр чин тэрний чинь нөгөө нэг уг нь бол хуулийн цаад үзэл санааны юу юм бэ гэвэл энэ хүн хангалттай гэмт хэрэг үлдээд тэрнийхээ төлөө хариуцлага хүлээсэн. Тэр хариуцлага хүлээгээд дуусны дараа тэр хүнийг тэр гэмт хэрэг үлдээгүй юм шиг нийгмийн харилцаанд оруулах хэрэгтэй гэдэг одоо цаад логик нь яадаг байхгүй. Тэнгүүд бид нар одоо тэр хүний юм тийм нөгөө CV янз бүрийн дээр нөгөөх нь гараад ирвэл тэр хүний одоо юунд нөхцөл байдалд нь өөрөөр үнэлэлт өгөх гэж штеп. Тэр бид нар тэр хүнд үргэлжлүүлээд хариуцлага хүлээлгээд байгааз. Тийм ээ. Тий? Цаашаага басан туршид нь хариуцлага хүлээлгэх гээд байгаад тэр энэ ойлголтоо бас бид нар аягүй сайн хянж одоо энэ тухай одоо аягүй сайн мэддэг байх хэрэгтэй байгаа даа. Магадгүй үүнээс болоод хэрвээ их ашиг нь зөрчигдөх юм бол та энэ тухайгаа эрх бүхий байгууллагад нь шүүхт нь хандаад ч юм уу тий тэр газарт нь хилээд хэдийгээр би ийм гэмт хэрэгүүлсэн гэсэн би өөрөөсөө хариуцлага хүлээсэн. Үүнээс түүнээс намайг гэмт ямар нэгэн байдлаар үүнээс энэ дэр үнслээд миний эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй гэдэг шаардлага залуучууд бид нар тавьдаг байх хэрэгтэй гэсэн. Тийм маш олон ийм залуучууд байгаа байх хэрэгтэй. Яг ингээд хань байдаг. Тэгээд тэр залуучуудыг хаана хандхаа мэддэггүй л багц. Гол нь нөгөө шинэ эрүүгийн үйлийг чинь гол даваад л юм шүү дээ. Өмнө нь үлсчихсэн гэмт хэрэгтийг нь дахиж авч үздэг ч юм уу эсвэл яг урд нь ийм юм хэрэгч ял шийдэгчсэн хүндрүүлэхгүй байх нь. Та санаж бас нэг нөгөө цагдаагийн газрын тодорхойлолт аваад иргээл айгүйх нөгөө яваал авлага авахулдаг байсан шүү дээ. Одоо сүүлийн үед гайг болсон байгаас. Одоо нэг ганц нэг виз мизэнд ороход нэг авч гинүү яаж юм тийм. Тэрнээс биш хуучин бол одоо тэр чинь одоо хэд оноос өмнө би одоо жаахан дээр үеийн хүн болсон байгаа гэдэг байхгүй. 2014 15 оноос өмнө бол бараг л бүх л газрууд ингээл ажилд орох болгонд цагдаагийн газрын тодорхойлолт авчираад гэлдэг гэсэн. Одоо тэгээд нөгөө цагдаагийн газрын тодорхойлолтыг бас тэгж хамаагүй хөө болцсон. Яг тодорхой нөгөө нэг байгууллагуудын хүсэлтээр тодорхой тохиолдлуудад л яг өгч байгаа. Тэрнээс биш хүний тэгж нөгөө эрх зүйн байдлыг нөгөө дордуулах хэрэгсэл болгож болохгүй байхгүй юу? Nice. Тийм. Гэхдээ юу нэг уул санаа бол өсвөр насны хүүхдүүд маань гэмт хэрэгт холбогдсон ч гэсэндээ байнгын ингээд CV-н дээр бичээстэй л явах нь хизээ. Тэгээ энэ ямар тохиолдолд илүү одоо та нарын нөгөө цаашдын амьдралд гарч ирээд байдаг вэ гэвэл яг зүгээр ингээд практикаас харж байхад төрийн албанд орох. Тэ? Гэхэд бас тэр чин гарч ирнэ. За тэгэл хүүхдүүд аюу том хүсэл мөрөөдөлтэй зөндөл одоо юу ч ирээдүйд хийж бүтээхийг бид нар хийж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн албанд орох нь аюух гарч ирж исэн. За тэгээд цагдаагийн байгууллагад орох гэжсэн хүүхдүүд дээр бас аюух гарч ирж исэн. Тэрнээсээ болоод орч чадаагүй хүүхдүүд залуучуудтай би бол зөндөө таарч исэн. Тэгэхээр тэр бол өөрөө аюу харамсалтай байхгүй амьдрал тийм. Тэгэхээр эрхээ хамгаална гэдэг чинь шүү дээ. Гэмт хэрэг үлдэж эрхээ хамгаалах хэрэгсээ биш гэдээ л ойлгочих хэрэгтэй байгаа хүүхдүүд. Өөр аргаар эрхээ хамгаалаа. Хуулиар та нарын эрхийг хамгаалж байгаа, хамгаалах байгууллага нь байгаа. Эцэг эх чинь хэрвээ та нарт одоо тусалж чадахгүй байвал багш нартаа хэл, сургуульдаа хэл, багш чинь тусалж чадахгүй байвал дахиад өөр газруудад хэл тэ. Төрийн байгууллагуудаа, төрийн байгууллагуудаа туслах зөндөө хүн байгаа шүү л гэж хэлэх гээд байна. Тэгвэл яг нөгөө яг энэ эрхээ сайн мэддэг туслах тусламжийг хай гэдэгт нь холбогдуулаад би нэг асуулт асууж байна. Ер нь бол мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд
юу гэж мэдүүлдэг вэ гэхээр нөгөө шүүгцэн юмнаас шүүхэн шийдвэрүүд уншиж үзэж хахад дийлэнх нь хэлж байгаа мэдээлэл нь би фэйсбүүкээ үзэж байгаа. Эсвэл би кино клип дуу үзэж байгаа ч юм уу те. Харт амхны талаарх дуунууд гарч исэн. Тэгээ би зургийг нь хараад адилхан байхаар нь очиж аваад хэрэгжилж үзсэн. Тэгээ баригдсан цагдаад. Ингэж мэдүүлдэг юм лээ. Тэнгүүд энэ хүүхдүүд одоо буруутай гэж үзэх үү эсвэл хин нэгэнд хандхаа мэдээгүй байх уу юу гэсэн үг. Тэгээд ингэ мэдүүлээд дээ штэ тийм. Би зүгээр сонирхож татаж үзсэн. Миний үзчихсэн кино клипэн дээр л гараад ирсэн штэ гээд. Тэгэхээр бас нэг талаараа энэ хүүхд хохирогч ирнээсээ яалаа байгаа байхгүй. Эрүүгийн хуулийн дээр угаасаа энийг гинтэрэг гэж заасан байхгүй юу? Мансууруулах, эм сэтгцэд нөлөөлөх байдлыг хууль бусаар ашиглах. Хууль бусаар гэж байна. Хууль бусаар ашиглах тохиолдол байна. Одоо шинэ эмчийн заавраар ч гэдэг юм уу тийм. Зайлшгүй шалтгаанаар эрүүл мэндийн шалтгаанаар ч гэдэг юм. Тэрнээс бусад бүх тохиолдлыг хууль бус гэж ойлгоно. Тэгээ таны түрүүний нөгөө ярьж байсан өөрийгөө хохирол учруулаагүй гэмт хэрэг. Яг энэ төрөл хэрэгжиж орно. Хинч хохирол учруулаагүй зөвхөн өөрөө л хэрэгжилж үтсэн гэх гэдэг шүү дээ. Зөвхөн өөрөө л хэрэгжилж үтсэн. Би найзыгаа хэрэглэж хэлээгүй тийм. Хин нэгнийг уруу татаагүй. Бусад хүмүүстэй хамт хэрэглээгүй. Хинч надад заагаагүй. Тий, хинч надад зараагүй. Би хинч зараагүй. Тэгэхээр юу ах вэ гэвэл энэ маань өөрөө хохирол учруулахгүй ч гэсэн энийг эрүүгийн хуулийн дээр гэмт хэрэггээ заасан байхгүй. Тэгэхээр энэ дээр эрүүгийн хариуцлага хүлээхээс өөр арга байхгүй болно гэсэн. Тэгээд 1 жилийн ойр хялтаа. Тэр чи одоо бүр их хүндрэх юм бол 12-оос 20 жил хүртэл харих ялтай байгаа. Зарим нь 5-аас 12 жилийн харих. За хамгийн багадаа 1-5 жил гэж явж байгаа. Тэгэхээр одоо нөгөө үзэж байгаа хүүхдүүд маань ямар нэгэн зүйлтэй сонирхолтой автаад гэж ойлгож болох нь шүү дээ. Нөгөө талынхаа сурталчилгаанууд бас байгаа тийм бити хэрэглээч энэ ч болохгүй шүү. Гэмтэр болохгүй шүү. Хилээд байгааг нь сонсохгүй зөвхөндөө дуурлаад эсвэл энийг татж байгаа клип киног үзээд хэрэглэж бол өрөөсөө болохгүй нь шүү дээ. Тэгэхээр бид нөгөө нэг нийгэмд ингэж нөгөө түгэж байгаа мессеж урлагийнхан тий соёлын байгууллагууд кино ч гэдэг юм уу энэ нөгөө контентынхаа агуулга дээр жахан анхаарах хэрэгтэй болж таарах байх. Гэхдээ ганцхан одоо Монгол гэлтгүү дэлхийн нийтээр одоо хийм гэмт хэрэггийг харуулсан кино харуулга гаргаад байна л та. Гаргаал ялангуяа одоо залуучуудын сонсдог гадаад дууны клипэн дээр ч одоо мансууруулахгүй клип одоо баг байха болцсон тэнцээ баг гайхуулаад байгаа юм шиг юм болчиход байгаа шүү дээ. Хэрэглэх юм бол амар баатарч болох юм шиг тийм. Юм бол Америкт бол тийм л байд юм билээ ингээд хүмүүс ингээд хүүхдүүдэд ялангуяа Америкт ингээд хэрвээ мансууруулах байдлыг хэрэглэхгүй байвал найзгүй болоод гэж гэдэг юм уу тийм найзууд нь бүгд хэрэгэлдэг тэгээ хэрэглэхгүй нэгнээс гадуур юм байдаг юм билээ. Гэхдээ Монголд бол өөр шүү дээ үгүй энэ чинь Монголд бол дэлгэрч болохгүй зүйл яа гэдэг тийм хуулиар хориотой хуулиар зөвшөөрөгч аваасаа харахгүй юм билээ тийм. Хүн амын тооч гэдэг юм тий. Тэгээд айгүй залуучууд ихтэй хүн амын бүтцэн өөрөө бас онцлог бол. Танаас нэг юм асууя гэж би бодод байсан юм байна. Үрчлэх гэж нэг юм байдаг штэ. Хүүхэд үрчлэх. Энэ Монголд ер нь хэр түгээмэл гэж хаашаа одоо юу гэж хэлдэг юм бол зөв үг. Хэр ингэ дэлгэрсэн байдаг юм бол хүүхэд үрчлэх. Хуулиар болж зөвшөөрөгдсөн. Үрчлэлт олж зөвшөөрөгдсөн. За тэгээд тодорхой шаардлага тавьдаг. Хүүхэд үрчилж авах хүмүүс тодорхой шаардлага тавиад насны бас шаардлага тавьдаг. Тэгээд тэрийг даваа тэр шаардлагыг биелүүлж байгаа тохиолдолд бол үрчлэлтийг бол зөвшөөрөгдөж явж байгаа гэсэн үг. Би болохоор ингэж бодсон л доо нөгөө хүүхдийн гэмт хэрэгтэй холбогдсон юм хүүхдийн талаар асууж байгаа юм шиг ингээд намайг жоохон байхад хүүхдүүд ямар хүүхдүүд хамгийн их гэмт хэрэг хийдэг байсан бэ гэхээр чи нөгөө хаяг тогтоолох ч юм уу асрамжийн газрын тийм хүүхдүүд аягүй их гэмт хэрэг хийдэг гэсэн юм байна. Тэгээд харин би тэрнээс бодохгүй энэ хүүхдүүдийг Монголд тэр газараас үрчилж авдаг юм болоо яадаг юм болоо одоо тэр хаяг тогтоох газар байдаг юм болоо. Тийм хуучин дээр үед хаяг тогтоох гэж байдаг байсан. Одоо нөгөө гудамжны хараа хяналтгүй хүүхдүүд гэж айгүй их ярьдаг те. Тэгээд буцаагаар нөгөөдөл чинь одоо таашааны хүүхдүүд гэж бас айгүй их ярьдаг гэсэн. Тэгээд нөгөө хэдий чинь цагдаа нар аваад хүүхдийн хаяг тогтоох төв дээр түр аваад байрлуулж байгаа буцаагаар эцэг ихтэй шүлээл гэж өгдөг ч гэдэг юм уу. Хүүхдүүд өөрсдөө зүх таашдаг дахиад гудамжинд явж байдаг. Тийм хүүхдүүд харин айгүй багассан тийм багассан. Тэгээд яг хөө зүгээр тухайн нийгмийн цаг үеийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдалтай ч бас нэлээд холбоотой байсан байх бах. Тэгээд одоо яг хөө зүгээр энэ үйлчилгээг бид нар нөгөө хүүхэд хамгааллын үйлчилгээ гэдэг байгаа маань ер нь бол энэний төвүүд гэдэг байгаа маань ер нь энэний хамгийн нөгөө боловсронгуй хэлбэр нь. Тэгээд илүү нөгөө нэг хүүхдийг эргэж гэр бүлтэй нэргэн нэгтгэх үйлчилгээч гэдэг юм уу. Ийм одоо нөгөө нэгшлэлтэйгээр тэгээд дээрэс нь
нөгөө мэрэгжлийн хүмүүс хийдэг болж байгаа. Хуучин бол нөгөө цагдаа аваачаал ээжд нь хүүхдээ аав гэж өгчдөг гэсэн бол одоо илүү нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч хүүхэд хамгааллын мэрэгчлэн яг үнэ. Тэгээ нөгөө гэр бүл дээр нь очиж уулзаад гэр бүлийнх нь орчинтай танилцаад судлаад юм нөгөө үнэлгээ хийдэг болсон. Гэр бүлийнх нь хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийгээд хэр эрсдэлтэй нөхцөл байдаг хүүхдүүд энэ төр гэдэг үнэлгээ хийгээд хэрвээ эрсдэлтэй байхаа илүү өндөр эрсдэлтэй нөхцөл тэр хүүхдийг байх юм бол илүү нөгөө хамгааллын үйлчилгээгээ сайжруулах, эргэж тойрох ч гэдэг юм уу. Тэг ингээд нэг юм арай юм нөгөө нэг юуны одоо нийгмийн нэгдсэн юм нөгөө үйлчилгээ байдал руу тэгээд илүү нөгөө үйлчилгээ гэдэг утгаараа энэ үйл ажиллагаа маань одоо явагдаад эхэлсэн гэсэн. Нийгмийн дагаад илүү сайжраад явж байгаа. Илүү сайжраад явж байгаа гэсэн. Яг хөө гэхдээ энэ нэг энэ яг нэг хүүхэд хамгаалал дээр гарч ирдэг асуудлуудыг харахаар хөдөө орон нутагт айгүйх жаахан төвхтэй байгаад байна. Юм нь бол Улаанбаатар суурин газар бол ингэ болоод байна тий. Ерөнхийдөө нөгөө хүмүүс чинь ийш тийш нүгүүд явахгүй. Мэдээлэл авж ийн. Тэгээ дээрэс нь нөгөө эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүдэд нөгөө мэрэгчлэлтэн маань эргэж тойрж очиад энэ хараад ингээд нөхцөл байдалтай танилцаад нөгөө хөдөө чинь айгүй хэцүү. Нөгөө нүүдлийн соёл иргэншилтэй аль нэг үүжээ хаваржаад зум гэдээ явчтай. Айгүй хэцүү. Тэгэхээр нөгөө манай Монгол улсын хувьд зүгээр миний зүгээр хувь хүний хувьд боддог юм юу гэхээр ямар нэг юм бусад улс орнд хэрэгжиж байгаа тогтолцоог авч хэрэгжүүлэхдээ Монгол улсынхаа бас нэг өөрийн онцлогт тохируулах тийм юм а бид нар аягүй сайн бодож байгаа юм шиг. Магадгүй Улаанбаатарт яг таардаг одоо тогтолцоо тий биднүүд ээж болно илүү суурь учраас яг нэг нүүдлийн соёл иргэншилтэй тохиолдолд хөдөө арай нэг өөр аргаар үздэг ч юм уу тий нэг тийм л талын юм бас бид нар өөрсдөө л бодож авах хэрэгтэй. Ямар ч гадаад хүн бодож болохгүй шүү дээ. Шал өөр тий соёлтой юм чинь. Тэгэхээр бид нэр яаж хүүхдээ хамгаалах уу гэдгээ хөдөө жишээ нь яаж хамгаалах уу гэхээр арай өөр арга хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ наадхан дээр ч юм бас яхад хүүхдээ ирэх гэхээр хүмүүс шууд хүчирхийллийг болгоод тийм. Гэтэл тэр хүүхэд ч юм өөр зөндөө их сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өсөж одоо торнохдоо тийм бусад хүүхдүүдийн адил чадамжтай өсөж тарнах гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хүүхдээ ирэх гэхээр хүчрхийлэл биш өөр ямар ирэх байх вэ? Тэр ирэх нь яаж зөрчигдөөд байна гэдэг талаар ярил л та. Бидний ерөөсөө мэдтгүү хүүхдүүдийн ч мэдтгүү нэг ирэх байгаа нийгмийн амьдралд оролцох хэрэг. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй. Тэр агуулганд юу байдаг гэж хүүхэд дэвлэлт нэгдэх хэрэгтэй. Дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй. Тий. Тэгээ өөрсдөө нийгмийн амьдралд өөрийнхөө төлөө хүүхдийн гомдол санал гаргах хэрэгтэй. Төрийн байгууллагад яагаад гомдол гаргаж болохгүй гэж. Үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Тэрийг бид нэр одоо айгүй сайн хангаж ийж бид нар жинхэнэ нөгөө нэг ардчилсан улсад одоо бие даасан үзэл бодолтой өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаг иргэн байх гэдэг шүү дээ. Тэрний чинь гол суурин дээр нөгөө нийгмийн амьдралд оролцох эрхийг бид нар ерөөс хангаж өгч чадахгүй байна уу даа гэж би зүгээр хувьдаа харддаг. Би бас тэр хүүхдийн конвенцийг уншиж байгаад нэг тэр юуг харсан харин тийм хүүхэд өөрийн үзэл бодолтой байх эрхтэй гэж байгаа юм. Тэр чинь энэ бас Монголд нэг юм өөрчлөлтөд ороод ирсэн нэг юм байдаг шүү дээ. Нөгөө хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэнгүүт өдий жоохноос оч гэдэг юм уу тийм би яг энийг бас уншиж байгаад нэг бодсон шүү. Тэр энэ дээр бид нар бас айгүй сайн мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг ер нь бол ер нь хүүхдүүдийн хэлж байгаа зүйлийг сонсдог томчууд байдаг шүү дээ. Тэгээ чиний цаг болоогүй чи ярих болоогүй бүр ингээ наад хаана ингэдэг шүү дээ. Хүүхэд тийм том хүний ярианд бити орг нь. За дээрэс нь хүүхэд ингээд нэг би нөгөө хүүхдээ нөгөө имлэг рүү явуулаад нэг имлэгийн бичиг авахулах гээд хүүхдээ явуулдаг байхгүй юу. Би өөрөө аавыгаа яг сахих хэрэгтэй болчиход байдаг. Өөрөө гарч чадахгүй болчиход байдаг. Тэгээ хүүхдээ явуулаад эмч рүү яриад ингээд манай ингээд 14 дэх хүүхэд ингээд очиод ийм танаас ингээд манай аавын бичгийг авна та надад яралтай аваад өгөөч гэдгсэн чинь заа гэдгсэн. Тэгсэн чинь хэсэг байжсэн чинь манай хүүхд бүр уйлаад ярьж чинь яасан гэсэн чинь энэ эмч чинь 2 3 удаа намайг ерөөсө тоохгүй байна. За чи цаанаа ээж гээл урдуур нь том хүмүүсийг оруулаад байсан юм. Тэгсэн чинь манай хүүхд бүр ингээд тэнд ингээд байж ядаад уурлаад тэнгуут нь би яг бодож байгаа байхгүй юу. Нэрэл томчууд бид ингээд за хүүхд юм чи за чи бэжий гэл тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг юм магадгүй бидний нөгөө би ч өөрөө анзаарахгүйгээр тийм үйлдэл бол зөндөө гаргадаг байхгүй хүүхдүүдээ бас л ингээд дандаа за чи бэжий. Эсвэл ингээд аав нь хүүхд хоёр ингээд хоёулаа зэрэгцээд юм ярангууд нь би хүүхдээ за чи чимээг байж да аавч нэг юм яриад гэж тийм үү. Энд чинь өөрөө тэр эн чинь өөрөө л айгүй нөгөө нэг анханасаа буруу хандлага байгаа байхгүй. Тэгэл би энийг ингээд амар засах гэж хичээдэг. Тэгтээ ингээд нөгөө
аль би баг багахаасаа хойш надад энэ төлөвшил хандлага маань өөрөө тогтоогүй учраас бас айгүй хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ингээд нэг одоо хүүхдтэй багаас нь би бол заримдаа хүүхдүүдэд тэгдэхгүй. За миний буруу тий. Чамааг ингээд юу ачлаа хойш нь тавьчлаа. Чи тэгтээ цаашид ээжиг ингүүл надад бас шууд хэлж байгаарай. Хүн тэгвэл бас чи шууд хэлж байгаарай тий. Чи одоо цаана 2 дахь 3 дахь хүн биш шүү гэдэг талаас нь ингээл хэлгээл хичээдэг байхгүй. Гэтэл биднэрт ингээл амар том алдаа байгаа л гэдэг. Тийм. Яг нэвтрүүлгийг маань сонсож байгаа ээж аав нар нэрээ хүүхдтэй ингэж хэлээсэ. Чи 2 дахь 3 дахь хүн биш шүү. Чиний үгийг бид нар сонсох хэрэгтэй. Алдаа гаргасан бол буцаж хэлж байгаараа гэдэг энэ маш таалагдлаа. Тийм энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгон хамгийн ойрхон байгаа хүүхдтэй энэ нэвтрүүлгийг үзүүлээрэй гэж хэлээ за. Гэтэ бас энэ хүүхд гэлтүү надад ч гэсэн тулгардаг шүү дээ. Би ч одоо ингээ 26 болоотой. Тэгээ том болчиход байна шүү дээ. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээр чи жоох юм биш гэдэг байхгүй юу? Чиний нас болоогүй байх гэдэг ч юм уу те. Тэгээ би хизээ миний нас болно гэдээ ярихгүй байх юм бэ. Ингээд насны тэгээ зааг цагийн ялгаа Монголд бол амар байдаг. Нөгөө нэг ахыгаа хүндэлвэлээ. Ахаа алд хүндэл. Дүүгээ дэлэм хүндэл. Тэгээ нэг ийм уламжлалт зүрхнүүдтэй холбоотой юм байна. Үгүй алт ээж үгүй эрдэнэ шүү. Яг хөө тэгэхээр хүндлэл оролцоо хоёрч бас яг өөр байхгүй юу? Тэрийг бид нараас айгуу сайн ялгаж явах хэрэгтэй юм шиг байна. Суртахуун ёс заншлаа хоёрыг угаасаа тэгээд хольж утгаж болохгүй шүү. Тий, хольж утгаж болохгүй. Тэрний зааг ялгаад бид нар айгуу сайн мэддэг. Мэдрэмжтэй мэдлэгтэй байхад өөр айгуу чухал болчиход байгаа байхгүй. Тэгээд мэдээж юм болгоныг хуулийн дээр ингээл бичээл те ээж нар тэгж болох аав нар тэгж болохгүй гэж болохгүй шүү дээ. Тэгж зохицуулахын чарга байхгүй. Тэгэхээр бидний тавих боломж байхгүй. Тэгэхээр тэн дээр нөгөө бид нар өөрсдөө насан туршид өөрсдөө бид нар мэдлэгтэй байж хүүхдтэй яах нь хэлж өгнө шүү дээ. Чи ийм эрхтэй шүү. Хэрвээ чи ингээд энэ тэнд ингээд одоо хүнд ингээд шаардлага тавьсан чинь чамаа хүүхэд юм чинь цаашаа гэвэл чи ингэж байгаарай ч гэдэг юм. Ингээд нэг хүүхдтэй л аягүй сайн хэлж явах хэрэгтэй юм шиг. Одоо шинэ ковидыг таяр хардаа. Бид нар хамгийн түрүүнд яаж вэ? Хүүхдүүдээ. Тэднэртэй холбоотой эрхийг бүгдийн сайхан хязгаарлах гэж байгаа шүү дээ. 2 жил сургуульд нь явуулахгүй юм. Гэрээс нь гарахгүй юм. Тэгснээ ингээд яашээ хоослоо над ман хийн гэдэг байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар өөрсдөө яаж боловсрох эрхийг бол маш их хааж байгаа, боож байгаа. Тийм. Одоо би бүр энэ дэр болдог бол хүүхдүүд маань бас энэ дэр одоо дуу хоолойгоо илэрхийлээсэй гэж хүсдэг. 16-тай, 17-тай. Эвлэлт нэгдэх эрхийг хангах. Одоо төрхөрлөө гэвэл. Гэхдээ энэ бол яг үндэсний аюулгүй байдал гэж авч үзэхээр асуудалж байж болно шүү дээ. Энэ чинь бидний ирээдүйн боловсон хүчин ингээд 2 жил ингээд ийм боловсролын систем нь уналтанд орчлоо шүү дээ бүр. Тэгэхээр чинь гэтээ бид гурав ярьж байгаа зүйл биш. Боловсролын сайд нь хөтлөж илээ тийм. 2 жил хөл хороонд байсан хүүхдүүд ирээдүйд ямар муугаар нөлөөлөх зүйлийг бол таашгүй уус их орно. Сурцсан байсан юм одоо хүүхдүүд буцаад мартчихж байгаа байхгүй юу? Нэгдүгээр дахиад техниксэн заах юм. Тийм нэгдүгээр ингээд анх орсон хүүхд ангийнхнаач мэдгүй одоо 3 дугаар анги. Тийм. Гэтэ бас энэ нөгөө боловсрол талаасаа гадна хүүхдийн сэтгэл зүйд аяга муугаар нөлөөлж байгаа. Жишээлбэл би зүгээр жишээ болгоод ярих тийм манай өсвөр насны дүү байна. 13 настай ахта сургууль нь одоо 2 жил завсартаад 15 настай болчиход идэг. Тэгээ гэртээ байсаар агаад жин нэмдэг ч юм уу те. Тэгээ буцаагаад ангийнхантай уулзсан гэхээр би жин нэмсэн. Гадагшаа гараад жиндээ анхаарай гэхээр бүх зүйл хаалттай гэдэг ч юм уу те. Ингээд хүүхдүүдэд нөгөө сэтгэл зүй яг өсвөр насны хүүхдүүд чинь нөгөө гадаад хэлбэр гоо үзмжинд амар их анхаарал хандуулдаг үед нь нөгөөсөө л сурч боловсрох тэгээл тэр өсөж хөгжих өөрийгөө хөгжүүлэх бүх зүйлийг л бид нэр юус хааж байгаа. Ерөөсөө л бүхэлд нийгмийн амьдралд оролцох эрх нь бид нар бүр ингээд байхгүй артаас байна. Тэгээ ялангуяа одоо нөгөө вакцины тунгаад хариулааг байгаа болохоор бид нар бол наашаа яваад байна. Гэтэл тэд нар маань гэртээ л байгаа гэдэг чинь бас ингээл хүүхд ирэх хөндөгдөөл хийж байгаа юм тийм. Гэхдээ угаасаа ингээд дэлхийд дахинд угаасаа цар тахалтай. Тийм бас тэрийг тэрэн дээр ингээд нэг шүмжлэж байгаа юм биш л дээ. Гэхдээ ямар ч байсан хүүхдийн ирэх бол нэгдүгээр тавигдах ёстой. Хамгийн гол нь гарч байхгүй юу? Тийм хамгийн гол нь бид нарт ингээд хүнд хэцүү цаг үе тохиолдож болно. Хамгийн түрүүнд бид нар хэний эрх ашгийг хамгаалах хэрэгтэй юм бэ? Хэний төлөө одоо энэ мөнгө хөрөнгө цаг хугацаагаа зарцуулж явах хэрэгтэй. Бид нар ээж аав нар хамгийн түрүүнд хүүхдийн төлөө зарцуулдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан төрийн бодлого тодорхой хэмжээгээр л тийм л байх хэрэгтэй гэсэн. Одоо тэгээд яг зүгээр магадгүй насан туршид жишээ нь хөл хориог эсэргүүцээд бид нар эсэргүүцлээ илэрхийлээл өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадж байгаа бол хүүхдүүд маань чадахгүй байх гэдэг маань л өөрөө юм л аахгүй. Магадгүй төр зэсэг тэр дуу хоолойг сонсохгүй да бүр дараагийн асуудал. Бүр дараагийн асуудал. Харин миний эрх зөрчигдөд энэ шүү гэдгийг илэрхийлэхгүй байгаа нь өөрөө л хамгийн түрүүний том асуудал болчиход байгаа. Тийм гаж үйлдэл болчиход. Тэгээд хүлээн зөвшөөрөд байгаад байна гэдэг нь өөрөө айгу буруу болчиход байгаа. Амтнд байгаа сурцсан байдаг. Тийм. За гэл ингэ байж эвлэрээд ингэ сурч ин гэдэг ч хамгийн гол алдаа нь юу юм шүү? Тэрийг нь ээж аав нь сонсохгүй шүү. Тэр нь бүр алдаа юм шүү.
хүүхднийг ярихыг тий болохгүй байгаа зүйлийг хэлмээр байдаг. Тийм ялаж хамгийн ойр дотны ээж аав сонсох байхад өөр хин сонсох юм байна тий. Тэгсэн эхчүүд бас хүүхдээ сайн сонсоорой. Тэгээ би сая таны зөвлөгөөнүүдийг сонсож байхад ингэ бодлоо. Яг нь боловсралтай ухаантай эсвэл ганц хоёр хүүхэдтэй ээж аав ингэ наагаад авчих واخ. А тэгтэл олон хүүхэдтэй тий тэгэл зөвхөн нэг багтаач муу томдоо анхаарлаа хандуулдаг хүүхдүүд бас ингэ үлдчихэд байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдэд нөгөө багш нар гэдэг хүн нь маш сайн ойлгуулах хэрэгтэй юм байна. Ер нь энэ боловсролын байгууллага багш нийгмийн ажилтны оролцоо ямар авах хэрэгтэй юм? Хуулийн дагуу ямар байдгийг тэр талаар нь даа гэж зөвлөж ярил. Хүүхдүүдтэй бас хэлвэл тий. Ингээд 4-5 хүүхдтэй айлын яг дундх нь болчоод хин тантаа мэдтгүү, ээж аав нь сонсдгүү. Тэгвэл тэр хүүхд хаана хандаж болох вэ? Хааштай хандаж болох вэ? Яг нөгөө боловсролын байгууллага сургууль тэгээд дээрсэн сургуулийн орчин гэдэг байгаа юм. Сургуулийн орчин дотор бас дахиад нөгөө манай Монголын онцлог нөгөө сургуулийн дотор байр, хөдөө орон нутагт байгаа тийм. Сургуулийн дотор байр. Ер нь аль дотор байртай улс орн бас ховор штеп. Тэгэхээр нөгөө хөдөө бол манай хүүхдүүд бол бүгдээрээ дотор байранд амьдарч чинь эцэг эхээсээ хол амьдарч чинь гэх юм уу тийм. Тэгээд ингээд үзэхлээр мэдээж эцэг эхийн асуудал байна. Тэгээд дараа нь ангийн багшийн асуудал байна. Сургуулийн нийгмийн ажилтан байна. Нийгмийн ажилтан гэдэг хүн чинь яагаад байгаад байгаа гэхээр багш нараас гадна дахиад нийгмийн ажилтан гэдэг хүн байна шүү дээ. Тэр чинь өөрөө тэр үйлчлэгийг үзүүлж явах хэрэгтэй хүн байхгүй юу? Түүнээс биш нөгөө захирлын туслах хийгээл тоо мэдээ гаргаж сууж явахгүй шүү дээ. Хүн ерөөсөө биш байхгүй. Нийгмийн ажилтан гэдэг хүн байна тий. Тэгэхээр энэ хүмүүс бүгдээрээ л нөгөө дор бүрний насанд хүрэх читэл үүргээ биелүүлж явах хэрэгтэй. Тэр байтугай айл хөршүүд хүртэл бас мэддэг л ах хэрэгтэй байхгүй юу? Тий. Гадаа хүүхдүүд тоглож илаа гэхэд бид нар тэр хүүхдүүдтэй яаж харьцах уу гэдгээс л эхэлнэ шүү дээ. Тэр хүүхэд яаж тоглож байгаа вэ гэдгээс нь анзаараад магадгүй тэр хүүхэд ямар нэгэн юм тохиолдож байгааг үгүйсэх газаргүй байхгүй юу. Тэгэхээр бид нар байнга л туслах, байнга л харан хяналттай байх, хүүхдийг хамгаалах үүрэг өө яадаг. Насан туршидтэй бид нарт бүгдээрэнд нь байна л гэж бодох хэрэгтэй. Юу л юм байна тэгээд би гэсэн бодож ин л бол та. Сургуульд ингээд сэтгэл зүйчтэй байвал яадаг юм болоо гэж тэгс чинь нэрээ нийгмийн ажилтан гэж хүн байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэр мэрэгжил чи одоо бүр ингээд бас утга алдсан юм биш үү те. Тэр хүн чи хүүхдүүдтэй ярилцдаг хүн байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээс чи би бүр тэр хүмүүсийг яг юу хийгээд идэгэн чи мэддэггүй явчихсан ба шүү дээ. Тэгээ нийгмийн ажил бас л нөгөө манай Монголын юу гэдэг шиг зовлон гэдэг шиг дөнгөжл нөгөө хөгжиж байгаатай бас нэлээд холбоотой л хартай. Яг нийгмийн ажилтан чинь бас л сүүлд гарч ирсэн. Тэгээд ч болохоор сургуулийнхаа нийгмийн ажилтныг зүгээр тэгэл хүүхэд загны явж байгаа хүн байд юм болов гэж боддог байсан. Тэгээд саяхан бодлоо та. Гэтэ бас бид нэр мэдхгүй тэг яаж ажиллаж байгааг юм. Тэгээд тулаад үзвэл бас нөхцөл байдал өөрчлөгдсөн байж яаж байгаа тийм хөгжиж байгаа. Гэтэ угаасаа бидний үед бол нийгмийн ажилтнууд аль болох багш нар ч угаасаа гэр бүлд нь олгоогүй хүмүүжлэг сургууль дээр нөхөж олгодог хүмүүс байсан шүү дээ. Тийм. Багш ангийн багш сургуулийн орчин бол яг үндэ бол хүүхдүүдийн хүмүүжилд ямар одоо том үүрэгтэй байсан бэ гэдгийг бол баг ковид ачаалаа ойлгосон шүү дээ тийм. Баг биднээс насан туршидтээс илүү. Гэтэ нөгөө нэг бүгдээрээ ингээл ямар нэгэн зүйл болохоор тийм төрийн буруу байна. Тэр сайд нь хийж чадахгүй. Тэр боловсролын байгууллага чадахгүй гэхээс шаш чатандаа сайн ихтэй байна тийм. Багш сайн хүмүүжүүл нийгмийн ажилтан сайн байх хэрэгтэй. Тэгээ цаашлаад явд юм бол тэгээ дүүргийн засаг дараа хорны засаг дараач гэдэг юм. Энэ хүмүүстэй сайн нөгөө нэг асуудал эцэг эхчүүдэнд хэлж шахаж шаардж иж нийгэм гоё сайхан болов гэхээс шууд бүх нөгөө дээд албан тушаалтуудыг буруутгаад ах нь бас буруу юм байна. Би бол бас тэгж бодож байгаа. Одоо жишээ нь ийм юу гэдэг штэ. Та хамтарсан баг гэж сонсч байсан. Хамтарсан баг. Сонсдгийг бол мэдгүй. Сонсч байсан. Гинтэрэгт холбогдсон хүүхдэд хамгийн түрүүнд тусалцаа үзүүлэх үүрэгтэй хүмүүс хамтарсан баг гэдэг баг байдаг байхгүй. Тэнд хэн байдаг гэж хамтарсан багийн дараа нь хорооны засаг дарга байдаг байхгүй. Хорооны нийгмийн ажилтан гэж байгаа дахиад. Хороон дээр чинь нийгмийн ажилтан байгаа, засаг дарга байгаа. Тэгэхээр танаа хороон дээр гинт хэрэгт холбогдсон хүүхдүүд ямар хүүхдүүд гинт хэрэгт холбогдоод байна. Тэд нар туйлжин тусалцаа үзүүл, тэднэрт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүл гэдэг төрийн тогтолцоог хамгийн доод нэгж дээр хэрэгжүүлж байгаа хүмүүс хамтарсан байгаа байхгүй. Хамгийн ойрхон байгаад өмгөөлөгч олж өгөөд тий хуульч олж өгөө, зөвлөгөө өгөөд магадгүй хэрвээ ингээд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор тэр хүүхэд гинтэрэг үйлцэн болоод тэрийн таслан зогсоох өөр бусад дарга хэмжээнүүдийг авах үүрэгтэй хүмүүс чинь хамтарсан баг гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө хороо одоо манай нөгөө засаг захааны нэг чинь хороо дүүрэг нийслэл явж байгаа ш. Тэгэхээр хороо чинь хамгийн бага нэг хорооны нэгжтэр хүүхдэд зориулсан ажилтан байгаа. Хүүхдэд зориулсан үйл ажиллагаа байгаа гэсэн. Тэгэхээр бас заавал сургуультай гэхгүй хороонд ч гэсэн хандаж болно шүү дээ. Нийгмийн ажилтандаа ч гэсэн хандаж болно гэсэн. За энийг сайн мэдэж аваа нөх хүүхдүүд ээ.
Тэр нэг ийм бас нэг яриа байдаг гэсэн шүү дээ. Наа жоохон багтлаа ярьдаг лээсэн нөө. Насан туршаагүй хүүхдүүдийн асран халамжлагч нь өмнөөс нь хариуцлага хүлээнэ гэдэг. Тэр одоо яг юу хэлээд байдаг гэсэн юм бэ? Тэр нөгөө нэг 10 одоо энэ торгуул ногдуулахаар тэр торгуулийн төлж байгаа болохоор хариуцлага хүлээж байгаа юм эсвэл арай өөр хариуцлага хүлээдэг байсан юм уу? Тэр бол ийм нөгөө за 14-өөс 16 насны хүүхдүүд тодорхой төрлийн хэрэг хийвэл эрүүгийн хариуцлага хүлээж байна тийм үү? Нөгөө нэг эрүүгийн хариуцлага хүлээдгүй мөртлөө өөр бусад одоо байдлаар хууль зөрчсөн хүн тохирол учруулах юм бол одоо шинэ хүнний бид хөнгөн гэмтэл учруулвал яах вэ? Хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээхгүй эцэг их нь тэр хүний хохирлыг барагдуулах үүрэгтэй гэсэн үг. Ерөөсөө гол үндсэн ойлголт нь гэсэн. Тэгвэл 14 наснаас өмнөх хүүхдүүд ийм одоо ноцтой үйлдэл гаргуул яах юм? Тийм. Эцэг их нь иргэний хуулийн дагуу иргэний хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Тийм үү тийм. Асран хамгаалагч хамгаалсан. Яг тэр нэг гэсэн үг байна. Тийм. Гэхдээ одоо нэг яг уу ингээл өөр бусад гэмтэрх ярьдаг подкастуудыг сонсож байхад тийм ингээл бага насны хүмүүс амар харгас хэрцгийрээ хөвөлдөжээ. Ингэжсэн юм, тэгжсэн юм ингээл ярьдаг. Монголд бол ийм кейсүүд байдаг юм бол ер нь байхгүй юу, гайгүй юу? Яг мэдээж нийгэм л болсон хань сайн муу сайхан хөвөлдлүүд бүгд л гарч байгаа ялгаа ахгүй. Нэгэнт нийгмийн л одоо амьдрал штэ. Тэгтээ яг харьцангуй би бол зөвхөн нөө сүүлийн үед авсан тоо мэдээ юмнуудыг харж байхад жишээ нь хүнийг алах гэмтэргийн тоо хүүхэд хүн алах гэмтэргийн тоо жишээ нь эрс буутсан байгаа байхгүй юу? 20 онд жишээ нь бараг нэггүй нүү 2 удаа гарсан байгаа байхгүй юу? 19 онд бас 1-2 хон гарсан. Өмнө нь бол ингээл 5-6 гардаг байсан бол одоо 1-2 хон удаагийн тохиолдол жишээ гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр бол харьцангуй зүгээр энэ төрлийн юм бол гайгүй. Харин эсэргээрээ хүүхэд хохирогч болж байгаа хэрэг жаахан ноцтой тал руугаа болох гээд байгаа л гэж би бол хувьдаа тэгж хараад байна. Хүүхэд хохирогч болж байгаа тий. Ил болон далд байдлаар. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхэд гэмт хэрэгт холбогдох чинь нэг өөр тустай асуудал байх нь. Хүүхэд хохирогч болох чинь бас нэг дахиад нэг тустай асуудал байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бид гурав холбогдогч болж байгаа дээр нь түлхүү тулгуурлаж ярьж байгаа. Тэгээд дараагийн удаанаас бас хохирогч болж байгааг нь ярьж болно тий. За тийм. Бас зөвлөж байгаа авчирч байгаа энэ талаар ярьж болох нэ. За тэгээд гол нь нөгөө нэг гурлаа ингээл гэмтэрэг мэрэг ярина гэл тэгсэн чинь явж байгаа өөр юм руу юм дээр л буулаа. Минь тэгтээ энэ яг зүг гэж бодож юм би. Яг энэ хэрэг үйлдээд байгаа юм байна, хэрэгт холбогдоод байгаа юм байна. Энд чи явж чадхан хүүхд ихээ мэдтгүү эсвэл ээж аав нь эрхийг нь хангалттай хэрэгжүүлэх зааж зөвлөж өгдгүүтэй л холбоотой юм шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд эрхээ мэддэг эсвэл тусламжаа хүсч чаддаг байсан бол гэмтэрэгт холбогдохгүй тэг ял аваад явахгүй юм байна. Ингэж ойлгоо. Чамд нэг кейс үлдсэн үү? Үлдсэн кейсүүд байгаа. Гэхдээ бас нөгөө түрүү ингээл ярьчлаа л да. Цаг яаж нариулагчаа? Цаг бол хангалттай байгаа. Бараг л болж байна. За тэгвэл нэг кейс яриад. За. Тийм одоо нөгөө жоохон төлхөө юу ил ярьж юм кейс ярихаас илүү эрүүгийнхаа хууль дээр тулгуурлаад өсвөрнөсний шүүгдэгчээ яриа явчих. Тэгэхээр өсвөр насны хүүхд гэмтэрэг үйлдэж байгаа тохиолдолд эдгээр шална хүмүүсийн чанарт алдалгаа гарах хэмжээ илүүлнэ гэдэг. Эсвэл нөгөө нэг 20 ангийн ч юм уу тустай байгууллагад идэлт юм уу? Насанд хүрээгүй хүнээс өөр газар нь ялаа идэлж байгаа юм талаар нь яриад. Юм уу гэж бичсэн байсан те нөгөө сурган хүмүүжүүлэх юм уу гэд нэг бичсэн багш байсан. Тийм. За өөр газар гэдэг юм. Тий. Яг хүүхдийг насанд хүрэхчдээс тусна цагдаа хорин ял идэлүүлнэ. Цагдаа хорих ял идэлүүлэх хоёр ч бас нэг хоёр өөр штэ. Бидний нэг бас нэг ерөөсөө зүгээр саяхан нэг би тэр нэг судалгаа хийж яхад бас гарч ирсэн юм уу гэвэл магадгүй хүүхэд ингээ хамгийн түрүүнд гэмт хэрэг цэжиглэгдээд одоо цагдаа тэр хүрээд ирлээ тий. За тэгвэл хамгийн түрүүнд тэр хүүхдээс яаж мэдүүлэг авах юм? Хин мэдүүлэг авах юм? Тий? Тэр хүүхдээ яаж ярилцах? Тэр хүүхдтэй яаж ярилцах юм? Тэр хүүхдийн сэтгэл санаа ямар ах юм? Тий? Ямар хэрэг юм гэдэг тэр юмн дээр бид нар яаж хандж ийн вэ гэдгийг бас бид нар харах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ энэ дээр чинь хин ажиллаж байгаа гэхэд дандаа нэг хуулийн мэргэжлийн байгууллага мөрдөн байцаагч нар энэ дээр ажиллаж байгаа шүү дээ. Гэмтэргийн талаар дуудлага мэдээлэл ирлээ, цагдаагийн байгууллагад ирлээ, цагдаагийн байгууллага шууд хян шалгалтын ажиллагаа хийлээ. За тэгээ явхад одоогийн нөгөө нэг эрүүгийн байцаан шийдэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа гомдол мэдээллийг 5 хоногийн хугацаанд эхлээ шалгана гэж байгаа. Тэгэхээр нөгөө 5 хоногийн хугацаанд гомдол мэдээлэл шалгаад үнэхээр гэмтэргийн шинжтэй үйлдэл мөн үгүй юу гэдгийг хараад цаашаа эрүүгийн хэрэг үүсгэх гэдэг ингээд дахиад процесс нарийн бол явж. Энэ хооронд бид нар дандаа тухайн одоо хүүхэд гэлтгүй энэ хооронд бид нар бүх хүнээс дандаа гэрчийн мэдүүлэг гэж аваад байгаа. Гэрчийн мэдүүлэг. Тэгэхээр
яг уу гэрчийн мэдүүлэгч нотлох баримтын шинжтэй нилээ одоо нотлох баримтын үед бол аяг хүчтэй нотлох баримт болох нь шүү дээ. За тэгээд дээрэс нь гэрчийн мэдүүлэг авахад хүнд юу санал өгвөл та худал мэдүүлэг өгөхгүй шүү гэж сануулдаг. Тэ гэрчид тийг сануулад мэдүүлэг авдаг. Тэгвэл энэ тохиолдолд яг хүүхдээс яг худлаа ирч болно үстэй. Тэгэхээр яг зөвхөн хүүхдэд бол одоо шинэ нэг жишээ сануулахгүй байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь би зөвхөн хүүхдүүдийг тэр одоо жижигхэн юм нэг судалгааны юг судалгааг уншаад ингэ байж хахад бол хамгийн түрүүнд хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдсон байж болзошгүй цагдаа дуудлаа гэхэд хүүхэд хамгийн түрүүнд хинт хэлхий яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг бид нар ядаж мэддэг байх хэрэгтэй юм байна гэж би зөвхөн харсан байхгүй. Хамгийн түрүүнд эцэг гэхээр нь дамжуулж хүүхдийг дуудах хэрэгтэй. Хизээч хүүхд рүү өөрлөө шууд мөрдөгч утсаар яриад дуудаж болохгүй. Бүр наа захна. Тэгэхэд бодит амьдрал дээр бас л энэ айгүйх зөрчигддөг байхгүй. Тэгэл нэг 16 одоо тэгэл ингээл заримдаа ингээ нөгөө нас масыг харахаар ингээл 16 та хүүхэд гэсэн мэт айгүй юм том мом бийтэй ингээл том хүн шиг байна шүү дээ. Тэнгүүд би энийг хүүхэд гэж яаж мэдтгийг мдээгүй энэ гэж байгаа тохиолдол зөндөө гардаг байхгүй. Тэгэхээр яхан хүүхдүүд маань өөрсдөө бас дээрээс нь эцэгчүүд бид нар бас энэ талаар бас л нэг жоохон мэдээлэлтэй байх хэрэгтэй болж таарад байна шүү дээ. Тэгэхээр танилуу цагдаа хизээч хүүхдүүдэд та нар руу цагдаа хизээч шууд ярьж болохгүй. Тантай холбогдмоор байвал таны заавал эцэгийг асран хамгаалагчаар чинь дамжуулж цагдаагийн байгууллага таныг дуудана. Бүр ингээд наа захна гэсэн үг тийм. Ийм хүүхдүүд маань бас сайн сонсоод таваарай тийм. Шууд цагдаа өөрлөө чинь ямар нэгэн гэмтэрэгт холбогдлоо ч юм уу эсвэл ямар нэгэн дуудах хэсгүй байхгүй тийм. Заавал насанд хүрсэн асран хамгаалагчаар нь дамжуулж дуудах хэрэгтэй гэдэг нь. Зүгээс хүүхэд ганцаар очихгүй асран хамгаалагчтайгаа заавал очих хэрэгтэй гэдэг. Мэдүүлэх хүүхдээ бас заавал өмгөөлөгчтэй байх. Заавал өмгөөлөгчтэй байх хэрэгтэй. За тэгэл яг хөө бодит байдал дээр бас л ингээл нөгөө юу яадаг зөрчилддөг тэгэл нөгөө цагдаагийн байгууллагын ажлын ачааллаас ч гэсэндээ хамаарал тэр болгон өмгөөлөгч олдохгүй гэл ингээл айгүй олон асуудлууд гардаг л да. Гэхдээ л бид нар нэгэн бид нэр хүүхэдтэй холбоотой бид нар ингээд ийм тусгаалan ийм нэг журам хэрэгжүүлээд байна шүү дээ. Тийм л юм байгаа бол аль болох хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байхгүй. Энэ нэг чухал асуулт асуухгүй мартах чинь. Энэ нь болохоор юу гэхээр хүүхдүүд хамгийн их холбогдож байгаа гэмт хэрэгт хүчин орж байгаа байхгүй. Хүчин тийм. Тэгэхээр хүчин гэдгийг яг хүчин гэж мэдэж ойлгож хийгээд байна уу? Эсвэл зүгээр тийм би найз хүн тоо хэрэгжээ явж агаад тэгээ бит хоёр тохиролцоод аль аль нь хүсээд хайртай болохоор хайрцанд орсон тийм. Орсон байна уу? Эсвэл мэдэж хүчирхийлэл хийгээд байна уу? Энэ ялгаа байна уу? Ялгаатай. За яг зүгээр яг хэрэгтээр ингээд ажиллаа хэрэгийг ингээд уншаад ахаар ялгаа нь мэдэгдээд байдаг. Яг нөгөө шүүхийн байгууллага дээр очихоор эн чинь өөрөө ялгаагүй байх хэрэгтэй болоод идэг. Одоо шинэ бага насны насанд хүрээгүй хүнтэй бэлгийн хавталт орох. Шууд нэг тийм хүчингээс тусдаа дахиад нэг гэмтэргийн төрөл болчихж байгаа байхгүй юу? Хүчин ч юм бол дахиад нэг өөр штэ. Тэг хүний хүсээгүй байхад саянд ярьсан жишээ чи одоо шинэ найз охинтойгоо хоёулаа 15 та 2 хүүхэд хоорондоо бэлгийн харьцаанд орсон байвал яах вэ? Эрэгтэй хүүхэд нь буруудах гэдэг штэ. Тийм. Гэтэ нөгөө нэг юу бидэг лөө? Тэдэн настай хүн гэж үдэг лөө? Нас бас байгаа. Нас бас байгаа тийм. Тэгэхээр ингээд нөгөө нэг бид нар айгүй нөгөө хуулийг магадгүй зүгээр хуулийг хамгийн анханасаа боловсруулж хамгийн анханасаа бичихтэй бид нар хүүхдэд энэ өөрөө яаж тусах уу гэдэг ийм нөгөө нэг өнцгөр бас юмыг аягүй сайн харж байгаа юм шиг. Тэгэхээр яг энэ одоо хүчингийн гэхээс илүү одоо наадах гэж бас нөгөө англихтаа 12 дугаар эргэн үеийн 12 дугаар бүлэг гингүүд бэлгийн нүлээ 16 наснд хүрээгүй хүүхдэд бэлгийн харьцаанд орох. Биш 12 дугаар бүлэг гингүүд нөгөө хүчингийн гэмт хэрэг насанд хүрээгүй хүнтэй бэлгийн эрхчлэлд хандах гэдэг ингээд бүлгэлцдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө манай статистик таанууд гарахаараа ингээд нөгөө бүгдийн 12 дугаар бүлэгт хамаарх ингээд бүтэн тоогоор ингээд гараад ирдэг. Тэнгүүд ингээд тэр дотор нь дахиад бид ангилж харж байгаа хэвээр. Хүчин нь хийдий. Насан туршид үнэтэй бэлгийн хавталт орсон хийдий ингээд ингээд дахиад ингээд тэр чин дотор ингээд 6 7 төрлийн гэмтэр байгаа. Тэр болгоно ингээд ангилж харж агаад яг аль гэмтэргэн дээр нь хүүхэд илүү холбогдох гэдэг юм гэж бүр сайн тэгж нөгөө нэг анализа тэгж хийж байгаа хэвээр шүү. Тэгэхээр энэ төрлийн гэмтэргүүд бас их гардаг юм лээ. Хүүхд холбогддог юм лээ. Тэгээд бас яг нөгөө гэмтэрэг гэж үсгээс илүүтэйгээр сургуулийн орчинд үлдэгдээд хүүхд өөрөө ч гэмтэрэг гэж боддгоо эсвэл тэр хүүхдийг дээрлэх чам хүнэн ч гэмтэрэг гэж боддгоо дээд ангийнхны доод ангийнхнаа дээрлэх ч юм уу те. Ийм сургуулийн орчинд байх л ёстой зүйл гэж бас нэг боддог зүйл. Заавал би чиний дээд ангид чинь чамайг ингэх хэрэгтэй гэж юм уу? Ягаад гэвэл өөрийг нь дээд ангийнх нь ахыг нь дээд ангийнх нь ах нь бас дээрлэгдэл байсан юм байна.
Тэгээ энэ бүр ингээд тогтцсон тийм баг уламжлал маф шиг нэг юм тэгээж нөгөө хүүхдүүд тоодгүйч болцсон юм уу? Эсвэл тэгээд эцэг ихтэй бол хилдэг л байна. Тэгэхээр ийм хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдэд бас эн чинь буруу гэдэг талаас нь ойлгуулад эрхийн тайлбарлаж өгвөл. Яг нөгөө сургуулийн орчинд дох үеийнхний хүчирхийлэл гэдэг нөгөө бүлийг бид нар яг орчуулахдаа үеийнгийн дээрлэлт хүчин биш шүү. Үеийнгийн дээрлэлт гэдэг юм. Тэгээд яг энээс хамгийн түрүүнд хамгаалж явах ёстой субъект, тэгээд энд хамгийн түрүүнд хяналт тавьж явах ёстой субъект нь сургууль өөрөө. Сургууль дээр бас энэ чиглэлийн бодлого журам байж ах ёстой. Дээрэс нь багш нар энийг айгүй сайн мэддэг. Хэрвээ ийм үеийнгийн дээрлэлт гарлаа гэхэд хүүхэд хамгийн түрүүнд ангийн багштай хэлвэл ангийн багш хинт хэлэх ёстой. Хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой ингээд алхам болгоно нь стандартлагдсан ийм тодорхой байж ах ёстой байхгүй. Тэгэхгүй нөгөө энэ өөрөө тодорхой биш болохоор багш нар болгоно нөгөө өөр өөрийнхөө аргаар үзчихдэг. Одоо шинэ зарим багш чинь шууд ээж аав руу нэрдэг ч юм уу тийм. Зарим нь болохоор багш нар өөрсдөө очиж нөгөө дээрлэхэд байгаа хүүхдүүдийг очиж загинждаг ч юм уу тийм. Тэгснээ эсвэл зарим нь ингээд ангийн хурал хийгээл энэ манай ангийн нууц шүү. Чи дахиж тэхгүй шүү. Одоо энэ удаа ингээд ангийн нууц гэдэг өнгөрөөч гэдэг юм уу. Гэх мэтчлийн юм янз янзын арга хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг аль арга нь зөв бэ, аль арга нь буруу вэ гэж ярихаас илүүтэй бид нар энийгээ сургуулиуд өөрсдөө ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах юм, хаана хинт хандах юм. Тэгээд одоо тэр магадгүй тэр одоо хүүхэд дээрлэхэд байгаа хүүхдэд бид нар ямар одоо хүмүүжлийн шинжтэй арга хэмжээ авах юм. Тэр хүүхдээ шууд очиж загнах нь бас зөв юм уу, буруу юм. Тэ? Яаж ойлгох юм гэдэг юм. Ингээд нэг энийгээ бид нар бас өөрсдөө аягүй сайн тодорхой болгох хэрэгтэй байгаа сургуулиуд дээр. Одоо хүүхдүүд нэг үе бодол аягүй ухамсартай болсон бахаа гэж би бодож байна юм. Тэгээгүйсэн ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна. Тий яг үнэ. Тэгээ одоо айл болох тийм дээрлэх гэхээс илүү баг гадуурхах. Яг үнэ. Тэр чинь баг тийм. Гадуурхах чи өөрөө бас яг бүлийг нэг хэлбэр гэж боддог байхгүй. Тийм яг гадуурхах, үл тоомсорлох тий. Одоо тэгэл хавчин шахалтаас бол гадуурхтаа хүүхдүүд аймаа хорлох ч юм уу, эсвэл аймаа хорлохоор завдах ч юм уу. Энд чи аягүй их гардаг штэ тий нэгэн дээр. Энийг бол би яг сошиал орчинтой зэрэг холбоотой гэж бодож байгаа. Тийм баг. Сошиалд илүү нэр хүндтэй ангийн охин, ангийн хүүн нь ангитаа илүү их байр суурийг эзэлдэг. Тэнгүүд ч юм бас гаднах хэлбэр байдлаасаа болоод тэр ангитаа өөр орон зай эзэлж чаддгүй, гадуурхаа гэдэг өөрийгөө бусдаас дутуу мэддэг хүүхдүүд байдаг тийм. Тэгээд ангийнхны тэрийг тоодох ч юм уу. Би таяраас нэг юм асууж байгаа. Та хоёр ер нь хүүхдүүд сошиал орчинд Facebook-ийг жишээ нь хэрэглэх ёстой гэж боддгоо, хэрэглэх ёсгүй гэж боддгоо. Би бол яг зөвхөн сошиал орчин гэж л яриа шүү дээ. Тэрнээс зөвхөн Facebook, Instagram гэж яриаггүй шүү дээ. Тийм хүүхдийн тусдаа юм гарах ёстой болов гэж би боддог шүү дээ. Нөгөө томчуудынхаас нь тусдаа. Одоо YouTube дээр гэхэд ингээд нэг юм байдаг байхгүй. Baby Kids YouTube ч үлээ нэг тийм өөр тийм тохиргоо ч юм уу бүр тусдаа аппликейшн ч байна. Яг гэвэл бид нэр ингээд нөгөө хүүхдүүдтэй ингээд уцаа өгөөд YouTube оруулчихаар нөгөөх нь ингээд плеер гүйсээр байгаа тийм хүчирхийлэл нэм цус нүжи янз янзын юм гараад ирсэн байдаг л да хүүхдүүдээ тэрийг үзээд дасцсан байдаг тий. Тэр чинь одоо тэгэл ерөнхийдөө энэ дотроо нэг юм авчиж байна гэсэн үг шүү дээ. Тэр өөрөө нөө дүн шинжилгээ их боломжгүй зүгээр цагаан цаас л байгаа шүү дээ. Гаднаас юу орж ирэн тэр бичих нь яг тэрэн дээр нэг тийм авчаад байгаа болохоор бас одоо би ч ихэд одоо сошиал дээр бол амар хараал мараал хэлж нөгөө нэг сэтгэл хөдлөл амар илэрхийлдэг юм байхгүй. Тэнгүүт ингээд намайг ингээд дааж байгаа хүүхдүүд байх юм бол би бас айгүй эмзэгэлдэг. Тийм. Ер нь бол би тэгж боддог. Ер нь тусдаа суугаад. Тусдаа л хүүхдүүдийн ордог юм, томчуудын ордог юм байвал зүгээр. Зааг ялгаатай тийм. Би бол яг байж болно. Гэтэ нөгөө насны хязгаарлалтай дээ шүү дээ. 13 нас хүрсэн л бол Facebook заавал нээж өг. Тэрнээс 12, 11 дэх хүүхдүүдтэй бити нээж өг. Одоо тэд нөгөө даалгавар маалгавар чи Facebook-ээр ирээд хэрэг яах юм? Яг 2 дугаар ангийн хүүхдийн даалгавар Facebook-ээр ирээд тэгээд өөрөө ороод ингэ үздэг ч юм уу. Тэгээд тэнгүүд ээж аав нь юусоо Facebook-ээр шалгадаггүй. Тэрнээсээ болоод 13-т ирнээсээ 25, 26-тай залуучуудтай чатаар танилцдаг, элдв 6 хоорондоо солилцдог ч юм уу. Ийм тохиолдол байд юм лээ. Тэгэхээр за танаа тэгээд бас дахиад хохирогч болчихдог тийм. Танаа Facebook-ийг хэрэглүүлж болно таатай. Гэхдээ та өдөр болгон хяналтаа тавь. Яг энэ рүү орно. Чи хичээлээ X бол энэ хичээлээ хийн. Өөр юм үзгүй гэдэг ч юм уу. Хяналтаа. Одоо ингээ хянаад ирэхээр хүүхэд оргуутсан шүү дээ. Та миний хувийн орон зайд халдлаа. Тэгвэл яах вэ? Харин мэдгүй. Би одоо гэхдээ өөрөө нөгөө ээж мэж биш болохоор бас мэдгүй шүү. Харин тэгэхээр яг энэ асуудал чи өөрөө ийм амар нюанстай байхгүй юу? Тийм ээ. Амар ийм нюанстай. Айгүй нөгөө нэг
бид нар гэхдээ нөгөө сошиал орчин гэж эний чинь өөрсдөө ч бид нар одоо хэрэгжилж нэг хэдхэн жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ орчинд бид нар хүүхдүүдэд яаж хамгаалах юм? Яаж энэний талаар хүүхдүүдтэйгээ яаж ойлголцох юм гэдэг маань өөрөө зөв хүн төрлөختөө өөрөө тэр чигээрээ ийм том сорилттой болсон юм уу гэж би бол гэхдээ яг энэ хэлсэн чинь бодлоо бид нар өөрсдөө ч Facebook-өө зөв зөвхөстэй ашиглаж чаддаггүй шүү дээ. Нөгөө Facebook гэлгүй сошиал орчин тий. Ороод хамаг хараалаа урсгаал харааж өрөөж байгаа бол гарч ирдэг. Би ийм байж бас хүүхдүүдтэй тэр цаана хүүхдүүд нь уншаал байж байгаа тий. Тэгээд гол нь юу л да хүүхдүүд ч өөрсдөө яг анх удагаар бас л эднэртэй адилхан амьдарч үзэж байгаа болохоор маш сонирж байгаа даа байхгүй. Яг үнэ. Бид нар ингээд бойл гэд чи бити утас оролт гэд хүүхдэд загнаад өөрөө ингээд утас оролтоо суугаад ах чинь өөрөө маш том буруу зүйл байхгүй. Тэнгүүд тэр хүүхд чи хараад гайхаж байгаа шүү дээ. Нэг өөрт нь хэлэхгүйгээр гоё юм хийгээд байгаа юм шиг санагддаг ч юм уу тий. Бүр улам сонирхол нь тэгж татагддаг ч юм уу тий. Тэгэхээр харин хүүхдийн асуудал ч өөр ийм амар нюанстай. Айгүй юм нөгөө эмзэг ийм асуудал ахгүй. Тэгэхээр энэ нь зөв буруу гэж хэлэхэд ч гэсэн айгүй хэцүү. Тийм айгүй хэцүү. Тэгэхээр бид нарт насан туршид бидраас амар хэцүү шаардж байгаас мэдлэгтэй байхыг шаардж байна, мэдрэмжтэй байхыг шаардж байна. Энэ дугаарыг ихчлүүгээ тэгээд хамаат нотлоо бүгдөө нь явуулнаа хүүхдээ өмсдөө тий. Тэгээд зарим тохиолдолд баг би бол заримдаа ингээд нөгөө мэдхгүй юм толонготой бараг л хүүхдүүдтэйгээ зүгээр илэн талангүй шууд ярилцчих нь. Би тэгж бодоод байна наад чинь буруу гэж бодоод байна, эсвэл зөв гэж бодоод байна. Чи энийг юу гэж бодож байна гэдэг ингээд хамт ярилцаа шийдэл болох юм чи бараг зарим тохиолдолд арай дээрч идэх юм шиг. Санагддаг тэр аюу санаа бас яг тийм гэр бүл байсан л да. Ерөөс ингээд чөлөөтэй ярилцчихдаг бүх юм хааж нуух юмгүй. Тэгээд хүүхэд аюу эртнээс бие дааж эхэлдэг юм байна гэж би бол бодоод байгаа. Тэрэн дээр манайх бол тийм байгаагүй. Яг зүгээр битэтик гэдэг орчин төсөн. Гэхдээ би болохоор нөгөө гэр бүлийн орчноос гадна найз нөхөд анги хамт олон амар сайн нөлөөлт юм байна гэдгийг бол өөрөө ингэж туулж үтсэн амьдралаас үзэхэд яг тийм байдаг. Тэг ингээд сайн хүүхдүүд дунд сураад тэг өрсөлдөөд илүү сайн болъё гэж боддог ч юм уу. Сайн хүүхдүүдтэй нөхөрлөх юм бол сайн явдаг гэдгийг бас нөгөө нийгмээс суралцдаг гэдгийг амар сайн ойлгостой. Гэр бүлийн хүмүүстээс гэж бодож ирсэн юм аа. Хүүхдийн эрхэнд гэр бүл салалт байна шүү дээ. Тэрэнд одоо хүүхдийн эрхэнд яаж нөлөөлдөг юм тий. Одоо Монголд гэр бүл салалт бол маш их байгаа шүү дээ. Тэгээд хараа хяналт нь багасна. Тэгээд хараа хяналтгүй хүүхдүүд чинь гэмт хэрэгтэй оролцох нь илбэг байна. Яг гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн судалгааг хийгээд үзэхлээр нэгдүгээр боловсролын түвшин айгүйх нөлөөсөн байгаа. Ялангуяа ингээд нөгөө хүнд онцлог хүнд гэмт хэрэг үйлс насан туршидтын судалгааг харахаар тэд нар ямар хэмжээний боловсрал эзэмшсэн бэ гэдгээс нь хамаарат айгүй шууд юм нөлөөтэй байгаа байхгүй шууд одоо хамааралтай гэсэн үг тий. Баг дунд боловсрал эзэмшсэн байх тусмаа илүү хүнд гэмт хэрэгт холбогдсон байх жишээ тий. Тэгэхээр бид нар бол нийт төргөнд хүүхдүүдийнхээ боловсралд одоо тэр эцэг их салсан ч байсан яасан ч байсан анхаарах гэдэг маань өөрөө урт хугацааны одоо баг зорилго одоо юу гэдэг тий тийм болж байна. За хоёрдугаар яг эцэг их одоо гэр бүл цуцлалаа саллаа гээд хүүхдийг одоо хин нэгнийх нь насрамжинд үлдээн гэж ярьдаг шүү дээ. Тий аав нь хүүхдээ аавна эсвэл ээж нь хүүхдээ аавна гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэгээд тэр маань өөрөө юу юм гэхээр хүүхдийн байнгын хаяг хаана байх юм бэ л гэдгийг шийдэж байгаа болохоос биш. Одоо 100% ээж хариуцж байгаа. Тийм биш. Тийм. Аавын үүрэг яг хэвээрээ. Банк өдрө болгоно холбогдох хэрэгтэй. Яг хэвээрээ. Тийм яг хэвээрээ байх хэвээр. Тэгээд бидний нэг бас одоо ингээд нөгөө өмгөөлөгчийн ажил хийж байхад гардаг хүмүүсээс хамгийн их асуудаг асуулт нь бас айгүй сонио. Одоо би нэгэнт ингээд гэр бүлээ цуцалсан юм чинь хүүхдээ аавтаа нь уулзуулмааргүй байна. Эсвэл хадмуудтаа нь уулзуулмаар, хадам аав ээжтэй уулзуулмааргүй байна ч гэдэг юм уу тийм ингээд нэг ийм байдлаар хандаад идэг байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө бас их зөв буруу юу гэдгийг бид нар аюул сайн бодох хэрэгтэй. Энэ чинь тэр ээж л амиа хийж шүү дээ. Яг нь тийхэн өмнө хариуцлага хүлээж чадахгүй шүү дээ. Ээжийн хувьд хүүхдээ хамгаалж байгаа нэг үйлдэл. Ер нь бол бас одоо ээж бол өөрийгөө хийж яа штэ зүгтгэн штэ. Нөгөө талаас болохоор хүүхдтэй нөө эцгийг нь үзэн ядах нэг тийм юмыг олгоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр түрүүний чиний хамгийн түрүүнд надад уншиж өгсөн хэргийг чи санаж байна уу? Аав ээж хоёрын салцсан хаяа аав нэрдэг. Ирэхээр тийм үйлдэл гаргадаг. Тэгэхээр тэр хүүхэд яасан? Аавтайгаа ямар ч харилцаа байхгүй учраас бүх юмыг ингэж буруугаар хардаг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг аюул олон үр дагавартай гэсэн үг. Тэгэхээр бас энэ дээр нөгөө нэг одоо юу гэдэг дайн аавтаа нь уулзуулж хийцүү. Аавтаа битгий уулзуулж хийцүү. Гэр бүлийн бас өөрийнх нь онцлог байж болно. Тухайн аав ээжийнхэн зан харилцааны асуудал байж болно. Явж
хүүхдийн финанс дээр чи харсан баг тий. Хүүхэд өөрөө энийг бас шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Хүүхдэд өөрт нь шийдэх хэрэг юм байгаа байхгүй юу? Ээж шийдэх биш. Тийм. Тий. Тэгэхээр энэ шийдвэрийг бас хүүхдэд бид нар бас айлуулах боломжийг олгож авах ёстой гэж би бол хаардаг шин. За тэгээд таны ойрын сонь сайхны талаар яриад тэгээд дуусгал та. Нэвтрүүлгээ дуусгамаар байна. Ямар ч сэдв ярьсан юу яах юм. Ингээд өмнөх дугаарыг маань үзэн хүмүүс надад хандж илэхтэй. Яг ингээд нэвтрүүлэг чинь нэг чиглэл дээр очиод зогсдог ч юм уу шийдэл хүрдэг баймаар байна. Тэгвэл гой сонирхолтой нэг ч хэлсэн баггүй юу. Тэгээ би өнөөдөр бас яг энэ хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой сэдв яриад нэг зорилго дээр ч юм уу нэг чиглэл дээр очиод битгий гэж зөвлөгөө өгöd дуусгах байх гэсэн чинь ярьж явсараа гал маш олон сэдв рүү ороод тэгээд зөвхөн хүүхд хүчирхийлж байгаа зүйл чинь тэр хүүхдээс шалтгаалдаг юм байна. Ээж аваас нь бол тийм байна. Ангийн хүмүүжил бааш сургууль хүмүүжүүлэгчээс нь бол тийм байна. Тэгээ бүр явж төртөөч холбоотой юм байна. Бид нартэй ч холбоотой юм байна. Эсвэл чи хүүхд бас өөрөө ирэх юм гэдгүйгээс нь бол тийм байна гэдэг. Яг ингэ тодорхой төлөлийн хариу байхгүй. Тэгэхээр юу ч нэ ихээрээ ямар нэгэн зүйл төлөлийн хариулт байхгүй хүн болгоны оролцоол чухал юм гэж би бодлоо. Насан туршидаа оролцоо бол ерөөсөө 100% насан туршид бидний оролцоо бидний үүрэг хариуцлагын асуудал байхгүй. Хүүхдийн тэрэгт холбогдож байгаа нь өнөөдөр насан туршидын л буруу. Болохоос ш хүүхдийн буруу ерөөсөө биш. Яг хөө тэр 14 15 наснд хүрсэн хүүхдүүд сэтгэл хөдлөлөө удирдах гэх бид нар тийм сэтгэл зүйн хичээл жишээ нь ордог юм уу? 10 жил. Тэгээд яагаад бид нар тэр хүүхдийг сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байна гэдэг аа. Бид нар өөрсдөө сэтгэл хөдлөлөө бас удирдах чаддаг билүү те. Бид нар тийм нөгөө наад захын мэдлэг те тийм юу бид нар хаанаас авдаг. Одоо сүүлийн үед л бид нар тийм мэдээллийг авдаг болж ингэж нөгөө одоо янз бүрийн байдлаар өөрсдөө л ингэж сурж байгаа болохоос бид нар хизээш хүүхдтэй тийм боловсрал олгоогүй ээжээж хүүхдийг хит сэтгэл хөдлөлтөд автаад гэмтэр хийчлээ гэж хүүхдийг буруутгах бас болохгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө насан туршидтын үүрэг. Бид нар нөгөө нэг хүүхдийг хүсч хүүхд гаргаж байгаа болохоос хүүхдүүд өөрсдөө хүсч гарч ирээгүй гэдэг утга гараач тэр бид нар бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Бидний хариуцлага. Ялангуяа насан туршиж тэгээд хүүхдтэй ч хүүхэд гүч бай. Бас би хүмүүс хүүхдтэй хүүхдтэй маш хүнлэг харьцах хэрэгтэй. Тэр одоо тийм цав цагаан цаас одоо юу гэдэг нь те одоо унчуул хагарчих шил мэт тэгж андигнаа харилцах ёстой гэж би бол хувьдаа бодлоо. Тоож гараал гэмээр байгаа байхгүй хүүхдийг аягүй сайн тоож харилцаж байгаа. Тэгээд ч ингээд зарим залуучуудыг би ойлгохгүй байхгүй. Хүүхдийн тоглоомын талбай дээр очиод бөөнөрөө нийлжиж тамигттаад суугаддаг. Энд чинь хүүхд тоглож байгаа гэдгийг бүгд харж иж хажууд нь тамигттаад байдаг байхгүй юу? Ядаж энийгээ болчихвол энэс чинь бидний тэр нөгөө үүрэг хариуцлага маань эхлээд байна шүү дээ. Хариуцлага хотын соёл маш их юм яригдсан шүү дээ наатхан дээр чинь. Тийм. Тэгээд энэ бол ингээд дуусшгүй яриад ивэл яриад ахаар маш өргөн сэдв байна. Би бол энэ дугаар дээр баг яриад биш сонсоол амар байна. Тийм яг нэрээ тий. Гэтэ би бол ингээд яг ингээ хүүхд гэмтэрэгт холбогддог гэхээр хуульчаа авирсан яг тэр чиглэлийн хуульчийг нь үрцэн хүүхдийг битээдэг ээж аав нь ийм оролцоотой байх юм бол энэ гэмтэрэг гарахгүй мэн гэсэн шийдэлд хүрэх юм байх гэж утсан баггүй юу. Тэгээд яг таныг авчраа ярьсан чинь мэдхгүй маш олон зүйлийг мэдэж авлаа. Надад ч гэсэн бас өөрөө ирээдүйд одоо хоёулаа бас эцэг ихнэр болно шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй яаж харилцах ёстой, хүүхдийг яаж хүмүүжүүлэх ёстой юм те. Энэ маш их юм авч ийн л да инспирэшн авч ийн танаас тэгээд баярлалаа. Ашгүй. Гэмт хэрэг гэхээсээ илүүтэйгээр хүүхд ихэл хамгийн чухал юм байна. Тэр ихийг нийтлүүлж ойлгох номер 1 тавигдах юм бол номер 1 тавих. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хангах гэдэг аа шүү дээ. Яг нөгөө бидний нэг юм бас нэг яриад дадаад тэгээд одоо ингээм амьдралд ороод байгаа нэг үг нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах гэж ороод байгаа байхгүй. Нөгөө хамгаалах гингүүд хамгийн түрүүнд нөгөө одоо бидний хууль эрх зүйн баримт бичгээр ч гэсэн дандаа хараад байгаа. Хүүхдэд ямар нэг асуудал үүсэх юм бол тэрийг яаж хамгаалах вэ гэдэг өнцгөр хараад байгаа байхгүй дандаа. Хүүхэд гэмтэрэгт холбогдох юм бол тэр хүүхдийг яаж хамгаалах эсвэл хохирогч болох юм бол яаж хамгаалах юм гэдэг. Тэгтэл тэрний чинь хамгийн урталт нь юу хамгийн гол нөгөө суур өргөн харилцааны өөрөө юу байх хэвээр ингээд урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэх чинь хамгийн бүр дахиад үндсэн суурь нь юу юм гэвэл хүүхдийн эрхийг хангах. Хангах. Ерөөсөө л хүүхдийн эрхийг л хангах байхгүй. Нийгмийн амьдралд оролцуулдаг бай, хөгжих эрхийг хангадаг бай. Хөгжих эрх дотор чинь сургууль соёлд явах, дугуулсан секцэнд явах чинь хүртэл хөгжих эрх дотор очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүх эрхийг нь бид нар хангахын төлөө насан туршид бид нар алхам тутамдаа хичээж байгаасай л гэж би хүсдэг шүү. Гэхдээ бид нар ч гэсэн том болсон хүүхдүүд өстэй. Тийм хариуцлага төрийн үед үү? Тийм хариуцлага хүлээдэг болсон хүүхдүүд өстэй. Хариуцлага хүлээх насан туршид. Гэхдээ яг нэг ингэж бодлоосаа ярихаар нийгэм ингээ өөр өөрөөс ингээ ярьж штэ. Тэнгүүд гурвангийн баг байх үед тэ хизээч тийм хүүхдийн сэтгэл зүйч эсвэл хүүхдтэй тулж ажилдаг нийгмийн ажилт эсвэл битээдэг чи юм хэрэгтэй гэдэг хэлж өгдөг хүн байгаагүй болохоор одоо бид нар яг нөө сурж байгаа байхгүй юу? Тийм тэнгүүдийг ингээд хөрвүүлэлдэх шиг насан турсан хүүхдэлж байгаа юм тий. Гэхдээ энийг бид
нэр хаяад хүүхдтэй яг тэр болгоныг зааж зааварлаад ирээдүйд бидний хүүхд бол насанд хүрсэн том хүн биш. Үгүй биш насанд хүрсэн хүүхд биш. Яг л насанд хүрсэн бол насанд хүрсэн л явах хэрэгтэй. Одоо л зүгээр яг бидний хувьд бол яг нэг хүүхдтэйгээ хамт сурах үе юм шиг үеийнх юм шиг янз нь ер нь бол өөртөө суралцсангаа заазад чи тэгдэм биш хоёлоо тийм биш шүү гэдэг ингээд нэг хүүхдтэйгээ хамт сураад тэгээд тэд нар чинь өөрсдөө том болоод ирэхээр аяндаа тэдний хүүхдүүд илүү сайхан нийгэмд амьдрах тэр л орчин бий болохгүй хадгалж хараад байгаа зүйлс тэгжил засагдана тийм тэгэхээр бид нар хүүхдтэйгээ гэхдээ хамт сурж байгаад нэг санаа зовоод авах хэрэггүй байна. Одоо тэгээ сурахаас өөр яах вэ тийм ялангуяа нөгөө нэг интернет хэрэглээ сошиал орчин бол хүүхдтэй зэрэг суралцсан хамаагүй зүг тийм. Наач яста талхааны хүч яахаа мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол миний хувьд авдаг баг сошиал орчинд орохоор баг нервтэй байгаа шүү дээ. 50 байжсэн нь орчингуудаа нервтэй буцаж гарч ирээд тавшраад тавшруулаад ингээд чи гэлтгүй наа чи хүн болгонд тулгардаг гэсэн лахаа. Одоо тэгээд энийг бас дараа нэг цагийн гэмтэр нэрхтээ юм дээр ярилцгал бах тий. Хоёр гоё сошиал орчны талаар нэг юу ярих гоо гэмтэргийн талаар ярилцах юм дээр бас яриа гэж бодож байна. Тэгвэл бол аюу сонирхолтой байна. За бай. За түрүүний асуултад танаар санаас яах вэ? Та хоёр юу хийж юм танаар сонсохын юу вэ? Ямар ч байсан амралтын өдрийн хүүхдүүдтэйгээ гарчих юмсан гэж бодож байна. Тэгээд наадан битгий болоосаа гэж айгүйх хит хоног нэрвтлээ. Тийм тэгээд тэгтээ яг харамсалтай болохоор олж авах шүү бай. Тийм цахимаар мэдлэгтэй чаддаг үеж цахимаар надад чадаад байгаа тийм. Хамгийн бас нэг яг тэнд нөгөө имзэглээд байгаа миний санаа зовоод байгаа юм юу вэ гэвэл огт вакцины хамрагдаагүй хүүхдүүдийг бид нар уралдаан тэмцээнд оруулах гэж байна. Тэдрийг бид нар харж ингэж нөгөө кайф авах гэж байгаа байхгүй юу? Өөрсдөө баясгах гэж байна. Тийм тэгээд нөгөө наадмаар нөгөө нэг жил болгон зүгээр мартагчдаг тэгээд дахиад наадам болохоор гарч ирдэг сэдв чинь нөгөө нэг наач хүүхдүүд шүү дээ тэд нар чинь ингээд бас айгүй хэрцгийгээр ханддаг юм биш үү те зөв бусаар тийм юм байгаад байдаг. Энэ талаар нэрээ та ярьж дагнж энэ ч амар том яриулсан бүр дуусгаач. Дахиад ингэж ярьж өгнө заяа. Зөндөө олон жил ингээд нэг ирсэн кейсүүд байгаа шүү дээ. Айгүй олон жилийн кейсүүд байгаа. Тэгээд эн чинь өөрөө бүхэлдээ айгүй том сүлжээ болсон. Амар том сүлжээ болсон юм байхгүй. Тэгэхээр айгүй их юм яригдаж таарна. Тэгэхээр энэ бол айгүй харамсалтай л мэдээ байлаа. Өчигдрийн засгийн газрын шийдвэр аваа айгүй амар том. Тэгэхээр нэр Google дээр яг баасан жагаал хуульч гэж бичих юм бол хамгийн түрүүнд гарч ирсэн одоо нийтлэл ярилцлагууд нь болохоор яг тэр уяач хүүхдтэй холбоотой байсан. Бүр дараа бас ярьж болох бах те таныг авчирхаад. Тэгээ тантай ярих сэдв өрөнд дуусахгүй юм шүү. Тантай бол яриа л байгаа даа нэр байна. Гэхдээ яг хоо маань нэвтрүүлгийн цаг уусаа тодорхой лимиттэй байгаа. Трааж нь. Та гэхдээ хуульчаар ажиллаад хэдэн жил болж байгаа лээ? Одоо 16 дахь жилдээ ажиллаж байна. 16 жил. Үгүй асар их туршлагатай байна. Та тэгээд ер нь хүүхдийн чиглэлээр ажилладаг юм уу? Өмнө өөр чиглэлээр ажилладаг байсан юм уу? Хүүхдийн чиглэлээр сүүлийн 2 жил гарна л ажиллаж байна. 2-3 жил л ажиллаж байна. Яг илүү нөгөө нэг консалтинг зөвлөх үйлчилгээ тэгээд илүү нөгөө компаниудад хуулийн зөвлөгөө өгөх юм хуулийн фирмд ажилладаг байсан. Тэгээд одоо хуулийн фирмээсээ гараад 1 жил гарсан болж байна. Одоо нэг төрийн бас байгууллага дээр ажиллаж байгаа. Тэгээд үндсэн яг ажлынхаа хажуугаар ямар ч хэсэг хүүхд эрхийн асуудлыг орхигдуулахгүй байх хэрэгтэй юм байна. За тэгээд тэр дундаа хүүхд эрхийг хангах дээр хуульчдын үүрэг оролцоо айгүй өндөр байх хэрэгтэй юм байна гэдгийг бол бас хараад тэгээд нөгөө хуульчтай жаахан уруу татах гадал хичээгээд байна. Хэдүүлээ жаахан хүүхд эрхийн чиглэлээр тийм мартагдаж болохгүй. Тийм хуульчид ингээд одоо юу гэдгийг тодорхой хэмжээнийхээ ажлын цагийн нэг 10%-ийг 20% ч юм уу тий хүүхдэд зориулсан юм одоо ажил дээр ажиллаж байгаа чи янз бүрийн төрийн бас байгууллагуудад одоо шинэ хуульчин хэрэгцээ айгүй ихэд байгаа байхгүй юу. Тэд нар ч юм бол ингээд хамгал хар бор зүрхээрээ ингээл ажиллаад байна тийм нийгмийн сайн сайхан болгохын төлөө төрийн бас байгууллагууд ажиллаад байна. Тэднэрт ингээд хажуунаас нь хуульч орж ирээд энэ дээр ингэчих энэ дээр ингээд хамтраад ажиллая гэдэг ингээ хуульч нэмээд орж ирээд зөвлөгөө өгөөд ингээ хамтраад ажиллах юм бол бүр улам илүү хурдцтай одоо юм сайжрах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хуульчнараа жаахан нөгөө тийш нь жаахан уруу татах гадал хичээгээл жаахан тиймэрхүү л юм. Гэтэ зүг байна надад гоё санагдчихэв. Тэ та түрүүч ингээ та ярьсан те бидний оролцоо чухал гэжээ тэр оролцоогоо та хэрэгжүүлээд явж байгаа маань энийг ойлгохгүй харин хүмүүсийг уруудтаж урайлаад тэгээ хамтдаа ингээ оролцоогоо сайжруулад явах юм бол магадгүй өнөөдөр гэмт хэрэгтний чухал холбогдогч болоод шүүгдэгч болоод сууж авах хохирогч болоод тийм хохирогч болоод тийм тэгэхээр бидний оролцоо чухал яг энэ төлөө явж байгаа хуульч басан жаргаллаа хуульч тэгээ дээрэс нь их хүн тэгээ хүүхдийн эрхийн төлөө ингэж тэмцэж байгаа маш их баяртай байна тэгээ таны
цаашдын ажил үйлс чинь тэгээд хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн байх болтгой л гэж. Баярлалаа. Ямар гоё өрөөлөө. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань гол нь бит хоёрын урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Маш гоё яриа өрнүүлж чадлаа. Тийм өөрийнхөө нэг цагийг зарцуулаад энэ дээрээ сууна гэдэг бол бас их гоё сайхан санагдчихээн. Тэгээд нэвтрүүлгийг маань үзсэн эцэг эхчүүд хүүхдүүд байх юм бол бас та нар тийм эрхээ мэддэг байх юм хамгийн чухал нь эрхээ мэддэг байх хэрэгтэй байна гэдэг дээр л сэдв дөрөөлж дууслаа. Тийм тэгээ үзэгчдээс намайг жоохон ядрахын байгаа дуушлаараа бити санаа зовоорой. Чамайг ядарсан гэж чинь харахгүй шүү Үгүй цаад. Манай хүмүүс чинь надад амар санаа зовдөг. дээ. Хэлж явахгүй болохгүй шүү дээ. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая гэж хэлээд дуусахгүй. Ядарсан шалтгаан нь нөгөө нэг цамцаа бодолтой гаргахаа. Гүү гарцсан ба. Одоо бараг дуусч шүү дээ. Тийм үү? Тийм. Яг 2-7 хоногийн өмнө утгагүй гаргаж байгаа бид нэр ярьжсэн байхгүй гэсэн. За бараг дуусч байгаа тэгээд. За бас амжилттай явж байгаа юм тэгвэл. Тийм. Урд хажлуудын ерөнхийдөө бүгдэн дуусчлаа. Одоо дараагийн нөгөө long term ажлууд л үлдэж байна да. Удаан хугацааны ажлууд тэд нэр дээр орцсон явж байна. Тэгээд жоохон нойр морьгүй дутуу яваад байгаа. Залуу хүн сайжлах хэрэгтэй тийм. Залуу хахтаа урсгаг үйлс чинь хөвшөрхөр нулимс болдог гэдэг байна шүү дээ. Йоо. За тэгээд дуусахгүй найруулагч. Яаж юм? Нэвтрүүлэгтэй маань хамт байсан бүхнээ баярлалаа. Тийм. Баска хуульч Баска гэжтэй баярлалаа. Тэгээд хамтрагч хөтлөгч Аривкад бас баярлалаа. Тэгээд өөртөө бас баярлалаа. Цэнгүүнээдээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Халуун гэрдээ шаардаад нозоорч шин. Яа, стахлан байла. Тэ гоё боллоо.